Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Цуглуулагч нэвтрүүлгээ ээлж дугаар эхэлж байна. Манай түрүүчийн нэвтрүүлгээр бид Чингис хааны 1221 онд дэлдүүлсэн алтан зоосны тухай үзэгчдэд төлөвлөж нэлмээр насан билээ. Бид өнөөдөр дэлхийн цаасан мөнгөн тэмдэгтийн баялаг цуглуулагтай нэгэн эрхмийн цуглуулгаар аялахаар бэлдлээ. Энэ хүн бол Монголын гадаад харилцааны нэлээд олон жил туршлагатай алба хааж исэн дипломатч, Монголын шилдэг нийтлэлийн клубын гишүүн, олон улсын мөнгөн тэмдэгтийн нийгэмлэгийн гишүүн Дашторжийн Баярхуу гэдэг эрхэм багамаа. Дипломат албанд ажиллагаа хийж байгаатай бол цуглуулга мөнгөн тэмдэгтийн ялангуяа цуглуулга хийж эхэлсэн байна. Энэ цуглуулгыг одоо хизээ хийж эхлэв. Ер нь мөнгөн тэмдэгтийн түүхэн хөгжлийн тухай бас хоёлаа үзэгчтэй эхэлж сонирхуулах нь зүйтэй байх гэж бодож байгаамаа. 1227 онд Чингис хааны цаасан тэмдэгт гаргаж ирсэн л гэж ярих юм. 1230-аад онд өвөөдөө хаанч гаргаж ирсэн. За сүүлд бол Хубилай хааныг бол жинхэнэ утгаар мөнгөн тэмдэгтийг нэвтрүүлсэн чихэд янз янз бичих юм байл та тийм ээ. Тэгээ өөрийнхөө мөнгөн тэмдэг цуглуулсан түүхээс эхлээд би тавьчихъя. 1984 онд би залуухан ажилтан байх үедээ Монгол улсаас бүгд наймт Хятад зард улс цугаа элчин сайдын яамд дадлагжигч консулын туслах ажилтан гэсэн ийм албан тушаал томилогдоод Бээжинг зорж ирсэн. Тэр үед одоо нэлээд хаалттай байсан Монгол Хятадын харилцаач бас сангүй байсан. Тийм хаалттай улсад дипломат төлөөлөгчдийн газар ажиллахаар очиод анх гадаадын мөнгөн тэмдэгтүүдийг анх тэнд үзсэн баг. Яг тэгвэл би консулын туслах ажилтан байхад бол нөгөө виз мэдүүлсэн гадаадын маш олон хүн, ялангуяа зургийн цагт жуулчид маш олноороо очирлаад 200-300 хүн очирлаад ингээд Монголын дамжин өрх виз авдаг. Тэд нөгөө Хятадын тэр үеийн жуар гэдэг мөнгийг бол элчин сайдын яамд төлөх ёстой. Нөгөөх нь байхгүй өөрийнхөө үндэсний мөнгөн тэмдэгтүүдийг бариад очрлцсан. Тэгээд тэр үед би зарим нь бол сольж авч эхэлсэн байна. Ингээд би 84 оноос эхлээд л мөнгөн тэмдэгтний хоббитэй болоод ингээд цуглуулсаар өнөөдөр хүрсэн. За өнөөдөр бол яг одоогийн байдлаар би нэг 100 дэлхийн 199 улс орны 2500 орчим ийм цаасан мөнгө цуглуулчаад байж байна. Би өөрөө мөнгөн тэмдэг цуглуулахдаа бас мөнгөн тэмдэгтийн түүхийг, цуглуулгын түүхийг их олон жил бас судалж байгаа. Тэгэхээр бол манай эртний өмнөх 118 онд Эртний Хятадын хан улсын үед анхны мөнгөн тэмдэгтийг арьсан дээр хийж гаргасан байдаг. За дараад нь ингээд Хятадын тан сун үлсэн үед бол мөнгөн тэмдэгт Хятадд бол гүйлгэнд орж байсан. Анхны цаасан мөнгийг бол манай 97 дугаар зуунд тан улсын үед гаргаж байсан байна. За Монголын юан гүрэн ягаад энд нэрлэгдээд байдгүй хөхтэй зэрэг ийм мөнгөн тэмдэгт гэж ийм нэг төлбөрийн хэрэгсэл байдгийн байна. Цаасан дээр хэвлэдгийн байна. Энэ бол солилцоо арилжаанд хэрэг болдгийн байна гэдгийг бол Европт анх мэдүүлснээр Монголын юан гүрний нэр алдар тэн дээр гарч ирдэг л дээ. Жишээ нь бол Марко Поло Хубилай хааны дэргэд олон жил ажиллаж байгаад буцаж очиод Европт юан гүрний үед ийм мөнгөн тэмдэгт гэж ийм цаас байна. Энэ цаасаараа ингээд солилцоо хийдэг юм байна гэдгийг европчуудад мэдүүлсэн байдаг. За тэр үл яг 13 дугаар зуун. За тэгтэл европчууд бол яг нэг солонгод байдлаар ингээд мөнгөн тэмдэгт орлуулдаг янз янзын ийм гүйлгэний хэрэгслүүд гаргаад явуулаад тэр нь ч тийм бүтэлтэй болоогүй юм шиг байна. За ингээд 1661 онд анх Шведэд мөнгөн тэмдэгт Европын анхны мөнгөн тэмдэгт үүссэн гэж үздэг юм байна лээ. Гэтэ Швед маань өөрөө Скандинавын хойгд Европоос бас нэлээд зааглагдсан учраас тэр нь Европт түгээмэлжээгүй.
Европт ерөөсөө мөнгөний тэмдэгтийг анх оруулж гүйлгэнд нэвтрүүлсэн хүнийг бол Наполеоныг гэж ярьдаг. Наполеон Бонапарт бол 1800-аад оны үед бол ер нь Европт бол мөнгөний тэмдэгтийг бол нэвтрүүлэхэд их үр гүйцэтгсэн гэсэн. Ийм яриа байдаг. Тэгэхээр бол яг би яагаад Европоор төлөөлүүлж яриад байна нөхдөд зэрэг мөнгөний тэмдэгтийн цуглуулга гэдэг бол анх Европт үүсээд. Тэгээ одоо ингээд тэр Наполеон нэвтрүүлсэн гэж үзэх юм бол 200 жилийн настай юм байна шүү. International Banknote Society гэж олон улсын мөнгөний дэвсгэртийн нийгэмлэг гэж төрийн бус олон улсын байгууллага байна. Тэр бол 1961 онд байгуулагдсан одоо нэг 54 жилийн настай ийм олон улсын холбоо. Гэхдээ иймэрхүү янзын холбоонууд нэлээд олон бий. Бүр дэлхийн хэмжээний түгээмэл холбоо нь бол энэ байна. Тэгээ энэ холбоонд бас 2009 онд илсээд өнөөдрийн байдлаар тэр холбоонд байгаа ганцхан Монгол гишүүн бий л байгаа л да. Ер нь бол энэ бол хэнд ч нээлттэй ийм ерөөсөө интернетээр аягаар нь ороод төлбөрөө тэгээд л гишүүний татвар онлайнаар хийгээл тэгэл гишүүнийхээ татвар нь бол жилд нэг 20 англи паунд. 20 паунд. Яг Америк доллараар 25-ыг авч байгаа. За тэгээ 20 паундаа төлчих юм бол тэгэл гишүүн болчихж байгаа автоматар. Гэрлүүн өөрт нь бол тэр аягаар нь бол үнэлэх нь хүрээд ирдэг. За энэ дэлгээс байгаа энэ сэтгүүлүүд энэ олон улсын энэ банкнотын сэтгүүлүүд бол улиралд нэг гардаг, жижиг 4 гардаг. Энэ ирдэг. Энэ нийгэмлэгээс. За нийгэмлэгээс тэгээд гол нь интернетээр бол асар их мэдээлэл ирдэг. Дэлхийн энэ мөнгөний тэмдэгтийн дуудлага худалдаанд оролцох бүх хурлага ирнэ. Дуудлага худалдааны талаар бүх мэдээлэл ирнэ. Хэрвээ ард талдаа мөнгө төгрөгтэй болцоотой сонирхолтой хүн байвал ерөөсөө чөлөөтэй оролцоод авах болцоо. Гишүүдүүд хоорондоо чөлөөтэй солилцоо. Гишүүд бол маш өргөн харилцаатай байна. Би бол нэлээд өргөн харилцаатай л да. Тэгээ ер нь миний энэ олон альбом дотор байгаа гадаадын мөнгнүүдийн үлэмж хэсэг нь бол энэ цуглуулгаар энэ гишүүнчлэлээр дамжиж хоорондоо загтлаар чөлөөтэй солилцож харилцаж авсан ийм цуглуулгын мөнгнүүд байж байна. Тэр нь манай энэ цаасан мөнгөний тэмдэг цуглуулагчдын тоол улам осирж байгаа шүү. Та бүхэн хөлөв дээр харж идэг шүү. Тэгэхээр энд бол бас тодорхой хэмжээгээр ирсгэд нээлттэй юм байна. Энд бол бас ирснээр нэлийн цуглуулга хариуцуулах боломж байна гэж ойлгож болох юм байна. Тэгэхээр одоо таны авчирсан цуглуулгын сайхан альбомоор одоо ингээд аялье. Тэгээ энд таны цуглуулгад бол 199 улсын явагдсан тоогоор тийм ээ 249 улс бүс нутгийн 2500 орчим одоо банкнот байна гэж. Би энд 199 улсынх гэдэг нь бол яг улсынхаа яг тоогоор. Одоо өнөөдөр чи мөнгөний тэмдэгтээ чи одоо хичнээн яг за одоо яг л 220 орчим улс байна. 220 гаруй улс. За нэг зүйлсний байгууллагад нэг 190 гаруй улс байна. 93 жилүүдийн сүүлийн тоо. Тэгэхээр бол 199 гэдэг бол миний хувьд бараг 200 орчим тийм. Энэ бол бас гайгүй үзүүлэлт. Гэхдээ энэ бол яг 199 улс гэдэг бол яг улс улсаа. Тэгэхдээ нэг мөнгөний тэмдэгтээ халжчихсан одоо нийтийн хондоо евро шиг мөнгөтэй ч юм уу эсвэл Баруун Африкийн нэгдсэн мөнгөний тэмдэгтээ болчихсон эсвэл Карибын тэнгисийн нэгдсэн мөнгөний тэмдэгтээ болчихсон улсуудын өмнөх мөнгнүүдийг оруулаад 119 байгаа. Тийм ч яаж. За 249 гэж яагаад би ингээд тоо тавьдсан бэ гэхдээ зэрэг би өөрөө ерөөсө байнга бүртгэл хөтэлдэг. Ерөөсө миний мөнгөний тэмдэгтийн цуглуулгын бүртгэл хөт ингээд ерөөсө жагсаалтаараа гарч ирнэ. Тоогоороо гарч ирнэ. Энэ бас миний нэлээд цаг өрсөн ажил байдаг юм л да. Тэгэхээр би энд бүр бүгдийг ингээд тоолоод нэрлээд ингээд тавьдсан байгаа. Бүр ингээд улс улсаар бүс нутгаар ингээд хүснэгтлээд ингээд гаргацсан байна. Хамгийн сүүлдэгт би 10 дугаар сарын 10-нд баяжилт хийсэн энэ тоонууд байж байна. Улс улсаараа бүс нутгаар. Тэгэхээр 249 болгосны учир нь ихт бол хондоо паунд гэж одоо Британий мөнгөний тэмдэгт паунд гэхэд надад 6 төрөл байна л да. Тэгэхээр би энийг бол 6 гэдээ авчихсан. Нэг гээгүй 6 гэдээ авчихсан. Яагаад гэхдээ зэрэг энэ чинь бол англи паунд байна. Паунд стерлинг. За Британий цэргийн паунд байна. Британий цэргийн шиллинг байна. Тийм ээ? Дараас нь Шотланд паунд байна. За тэгээд Британий мэдлийн жижиг арлууд дээр хэрэглэдэг мөнгнүүд тийм ээ? Одоо Гернси паунд, Жерси паунд гэдэг ингэ явчихлаа. Хондоо Германы марк гэхэд надад 7-8-аараа байж байна.
Яагаад гэвэл зэрэг ардчилсан Германы марк, холбооны бүгд найрамд Герман улсын марк, Кайзерийн Германы марк, Веймерийн Германы марк, Германы Нотгельд гэдэг нэг тосхон хот суурин гацаа болгон мөнгө хийж байсан үү? Тийм цаг байсан 20-д онд нөгөө мөнгөний хямрал үе. Wehrmacht-ийн Reichsmark, нацистийн Германы марк гэдэг ингээ явчихтаа зэрэг 7-8 гэдэг. Ингээд нийлсээд 200 төчөөс болчихсон. За. Рубль хичээл 5-6 төрлөөрөө гарч ирж байна л да. Тэв? За ингээд ийм байдалтай дэлхийн 199 оны орны цуглуулгаар одоо хоёлаа аялье. Тэгээ ер нь энэ өнөөдрийн цуглуулгад системчлээд сүүлчтэй тодорхой болсон үүднээс хэдэн хэсэг таны альбомууд бас хаяг шавшихын бол нэлээд сайн тодорхой болгоцсон цуглуул харагдаж байна л да. Хаанаас нь эхэлж одоо манай үзэгч танилцуулах гэж бодож байна да. Тийм, ер нь би нэг ийм альбом нэг 10 орчим альбомтай байна. За яг би Монгол мөнгөний цуглуулгын альбом авчирсангүй. Ягаад гэвэл зэрэг Монгол төгөргийн цуглуулгаар бол өмнө олон удаа хүн ярьчихсан. Тийм ээ, манай нэг шав хүртэл ярьжсэн шүү дээ. Тийм, нотаалсан шүү дээ. Тийм учраас бол би Монгол мөнгө авчирсангүй. За Монгол мөнгө надад нэг тийм олон ч биш. Бас тийм ариун над баялаг цуглуулга байна. А би өөрөө угаасаа олон улсын мөнгө тэмдэгт рүү орсон учраас үүнийг мэдээж хэрэг анх цуглуулахад ганц альбом дүүрэхгүй нэг ийм альбомд бүгдийг хадгалдаг л байсан. Сүүлдээ ингээд задлаад ингээд олон янзаар хийхээс аргагүй болсон. Би ингээд твээр бүс нутгаар хувааж эсвэл ачаал будлаар нь хувааж ингэж альбом хийсэн. Яг саньнаас энэ бүх альбом бол миний өөрийн бүтээл. Тэг би энэ харсч байгаа стандарт альбом асуух гэдэг юм л да. Энэ өөрөө хийсэн юм. Тий. Ер нь яг өөрөө ингээд урлаад ингээд оёод үдээд сууна гэж байна. Альбомныхоо бүх завгар зохиомжийг би өөрөө гаргаад ингээд гарын урттай хүмүүстээр очиод үн тохиролцоод өөрөө материалыг авч өгөөд тэгээд хийлэгдэх хажууд нард сууж байгаа. Яг энэ дөр бол яг хэвлэх компаниар өдүүлсэн альбомнууд байгаа юм л. Нурууг нь үзсэн. Доторх цаас нь бол одоо манай бичгийн цагаан цаас шүү дээ. Бичгийн цагаан цаас хадгалдаг. А4-ийн одоо уут нот шүү дээ. За. Ялгар хөдөө. Энийг одоо хөдөлж аваад тэгэл тий. Тухайн үедээ зүгээр 10 төгрөг байсан ингээ байж л юм л дээ. Нэг уут 10 төгрөг байж. багцтай зарж одоо бол 100 төгрөг л байгаа. За тэгээ 50 төгрөг байсан 100 төгрөг болсон. Тэгээ яагаад гэвэл зэрэг би энийг хийх болсон шалтгаан нь би өөрөө стандартын альбом худалдаж авах гэж явж байсан, үзэж байсан, бас ганц нэгэн зэрэгч байсан хүмүүст би өгсөн. Тэр чинь бол нэг стандартын альбом чинь маш зузаан пластик материалаар хийсэн, маш зузаан. Тэгээд нэг хуудсанд 3-аас илүү мөнгөний хэмжээнд ордоггүй. За жишээ нь нэг ийм пластик альбом бол үндсэндээ нэг 20-30 ороод ингээд дүүрчихээр шахаад байхгүй. Тэгэхээр бол хэрвээ бүс нутаг твээр хадгална гэвэл зөвхөн энэ Америк твийн альбомыг хадгална гэвэл улс болгон дээр баг нэг стандарт альбом авч хадгалах шаардлага. За талбай нэг хуудсанд бараг 4-5-аас ордог. Тийм, даац бол ер нь 4-өөс хичээлдэг стандарт 3 байна. Тэгтэл миний энэ гэлгар хөдөөнд бол хэдлүүл хэд орж байгаа юм байна. За. Тийм. Тэгээ гол нэвт харагдаж байна. Нэвт харагдаж байна энэ хонд Латин Америкийн мөнгө 10 өргөө тийм ээ. 10 өргөө нэвт харагддаг. Тэгээд зөөл нэмэг. Америк ТV одоо мөнгө нэмдэг дээр үзэгчдээ бас сайхан онцлог ер нь ач холбогдлын талаар ээлж өгье. Тэгээ энд бол яг би 2010 онд энэ альбомыг нээж ирсэн байна. Тэгээ 10 онд нэгэд яг хийлгээд ингээд за тэгээд мөнгө нэмдэхдээ энэ хаяг шашхыг бол 12 оны 8 дугаар сарын 8-нд хийлгээд тэгээ ингээд гадна талд нь хааж ирсэн байна. За энэ Латин Америкийн мөнгөнд тэмдэх дотор бол ер нь дэлхийд дээр мөнгийг хамгийн сайхнаар урлсан бүтээсэн ийм бүс нутаг гэвэл ер нь Латин Америк. Жохо эрг үл байлаа. За энд ингээл Венесуэл гэж хэлчихсэн. Венесуэл гэтэл одоо энд баг 40 мөнгө байна. Венесуэл тийм ээ. Орчин үеийн хинч байна, өмнө хинч байна, үе үеийн Венесуэлийн мөнгөд байж байгаа. Тийм ээ. Энд ч одоо жишээ нь бол ингээд нөгөө айхтар том нөгөө алдартай Латин Америкийн их сайн гэгэрүүлэгч чөлөөлөгч нөгөө айхтар Маршалын манзураг байж шүү дээ тийм ээ. хэн билээ Венесуэлийн тийм ээ. Энд чи одоо нөгөө Венесуэлийн маршал хин шүү дээ. Боливар. Симон Боливарын тийм ээ. Боливарын мөнгөнд тэмдэгтүүлэхэд ингээл төрөл өөрлөөр гараад байна.
Тийм ээ. Ерөөсөө ингээл бүгд боливар. Боливарын үе үеийн залуу хөгсөн үеийн боливарын зургууд ингээд яриатлаа гарч ирж байна. Гэтэ одоо энэ гүйлгэнд байхгүй. Байхгүй. Сая тэр босоо мөнгөд гүйлгэнд байна. Босд нь бол гүйлгэнээс гарцсан. Ер нь уцаа үнээр. За энд жишээ нь бол энэ их ховор мөнгөнд тэмдэгт. Энэ Че Гевара тийм. Дэлхийн мундаг хавсгалч Кубын хавсгалын нэг удирдагч тийм ээ. Энэ бол бүр ховор. Огт байхгүй. Энэ Кубын ард түмний гар дээр гүйдэг мөнгөнд тэмдэгт. Энэ бол Кубд долларыг орлуулж энэ хоёрын завсар доллар энэ хоёрын хооронд ашигладаг мөнгөнд тэмдэгт юм. Одоо ашиглаж байна. Одоо ашиглаж байгаа. Энэ үл яг Кубд байж байгаа гадаадынхан манай дипломат төлөөлөгчдийн газрын гэдэг юм уу хэрэгэлдэг, жуулчид хэрэгэлдэг юм. Энэ бол Кубын ард түмний гар дээр гүйж байгаад одоо бас чинь одоо юу лээ Кубын нэг чинь. Одоо энэ песо тий. Песо тий. Тэгэл Кубын үе мөнгөнүүд хондоо Кубын хавсгадаас өмнөх нь хүртэл байж байна. Янз янзаар бүр он. Тийм ээ. Тэгээ яг би энийг бүгдийг үзүүлж чадахгүй л дээ. Жишээ нь бол би эндээс юу гаргая гэж байна. За маш онцлогтой нь Бразилийн гаргая гэж. За. Над хамгийн их нь Бразилийн мөнгөнд тэмдэгтэй байна. Бразил Аргентиных надад бол хамгийн ихээр байна. Ягаад би энийг хэлэх гэж нөхтэй зэрэг Бразил хондоо Латин Америкийн мөнгнүүд анх үүсэхдээ Америк долларыг нэлээд хуулж, Америк долларын загвар гаргаж байсан байдгийг. За энэ бол яг Бразилийн одоо гүйлгэнд байгаа ард тал нь босоо, урд тал нь хэвтэй ийм дүрстэй мөнгнүүд л дээ. Энэ бол ард тал нь босоо юм байна тийм. Бразил реал гэж. Бразил бол мөнгөө 3-4 удаа сольж, мөрийн сольж ирсэн. Хондоо Гурзадо, Гурзерос, реал байна. Жишээ нь бол энэ альтаага доллар харагдаж. Энэ нэлээд дээр Бразилийн мөнгө. 10,000 таа тийм. Энэ дараагийнх нь үе. За нөгөө доллартай адилхан мөнгнүүд гэдэг юм эднэр л дээ. За энэ юугаар амждаг вэ? Ер нь бол Латин Америкийн болоод Америк доллар, Канада доллар, Латин Америкийн энэ мөнгнүүдийг бол үйлдвэрлэдэг тэр мөнгө хэвлэдэг компани Лондонд байдаг. Английн тийм мөнгө хэвлэдэг мундаг компани. Монголд өргөж гисэн тэнд хийлгэжсэн баг. Хийлгэж байгаач баг. Тэгэхээр яг Америк цагаараар эднэр ерөөсөө мөнгнүүд анх олж татаж анхны дизайн ш долларын дизайн харагдаад. Тийм долларын дизайныг бол хуулж ирсэн. Энд ганц Бразил биш, энд Мексик байгаа. Хэдэн он бэ юм бэ? Энэ бол 60-аад оны үеийн Бразил Гурзено, Гурзадос тийм ээ Гурзалус гэдэг мөнгнүүд байж байна тийм. Тэгэл яг 20, 50, 100 гэх 100-аас дээш байхгүй. Тийм жишээ нь бол ингээд энэ мөнгөний зураг болоод дизайн цаад агуулга түүхэн их гоё л доо. Үнэхээр мөнгөний одоо жоохон зурн урлна гэдэг бол энэ яг урлагийн бүтээл болгочихсон. Төлбөрийн хэрэгсэл гэдгээс гадна бол урлагийн бүтээл тийм ээ. Хондоо мөнгийг ингэж хийнэ гэж тийм ээ. Энэ бол бас сонин тийм биш тийм Бразилийн мөнгө тийм ээ. Хоёр Хоёр тишээ гарсан гарсан юм. Ийм мөнгө үйлдвэрлэсэн байна. Тэгээ энэ нөгөө цуглуулагч нарын хувьд ч гэсэн одоо Бразил мөнгө бол их хэрэгцээтэй л дээ. Дэлхийд дээр энэ цуглуулагчдын зах зээл дээр Бразил мөнгө маш их гүйлгээтэй байдаг, бас түгээмэл байдаг. Тэгэхээр би Бразилд нэг сайн найзтай өөрийнхөө холбооны шугамар найзтай очиас тэгээд баталгаа цахиагаар хоёлаа эндээс юм бол нийтдээ хичнээн шиг цаг үе юм байна. Надад энэ Бразилийн одоо зарим нь бол 50 он, тэгээ 60 оноос хойш өнөөдрийг хүртэл Бразилийн одоо энэ дотор 50 орчим мөнгө дэвсгэж байж байна. Би ерөөсөө бас харж байгаагүй мөнгө дэвсгэж их байна. Тийм байгаа. За ингээд Уругвай гэж явж байна. За энд бол жишээ нь бол мөнгөнд тэмдэгтээ халжчихсан одоо мөнгөнд тэмдэгтэн доллар болоо явцсан мөнгнүүд байж байгаа юм л да. Жишээ нь дахиад энд яг Америк доллартай төстэй мөнгнүүд гараад ирнэ. За эндээс гарч иж байна. Энэ бол Эквадорын мөнгө. Латин Америк Эквадор гэдэг улсын мөнгө. Тэ? За Эквадор бол яг тухайн үедээ бол песотой байсан. Энэ бол яг л одоо мөнгө Симон Боливарын зурагтай. Одоо 100-ын дэвсгэрөө. Тэгвэл энэ бас ялгаатай. Ягаад ингэж ижлэх мөнгө байна гэж ойлгож болохгүй. Бас ялгаатай. Гарын үсэг ялгаатай, он сар өдөр ялгаатай. Тэгээд нэг сангийн сайдын дугаар индекс нь ялгаатай байх шээ. Тэгэхээр бол Эквадор бол мөнгөө бол доллар болгоцсон. Одоо Америк доллар явж байгаа. Тэгээд энэ бол түүхэн мөнгө. Одоо дахиж олдохгүй, хэрэглэхгүй, тэр улс үйлдвэрлэхгүй гаргахгүй. Америк доллар болчихсон тийм. Тэгээ ягаад ч юм энэ бол доллартай төстэй. Тэгээ өнгө үзэмж нь маш гоё. Тийм. Өнгө үзэмж нь болохоор тийм тасархай гоё л да тийм. За энд бол жишээ нь бол энэ Галапагос сукрэ гэдэг ийм сонин мөнгө бас гарч ирж байгаа. Таанах мөнгө. Энэ
Хөнгөд тийм Сүкрэ юуны хэлдэ одоо Латин Америкт хэрэгэлдэг. Гэхдээ нэг фан мани гэдэг байгаа. Энэ бол яг нэг 100 та одоо цуглуулгын мөнгө тийм ээ, дурсгалын мөнгө. Тийм гүйлгэнд нэг явдаг мөнгнүүд. Тийм ээ, одоо жишээний эднэр байж байна тийм. Энэ наачмад бол бас энэ бас л нөгөө цуглуулагчтай дурсгалын сонин мөнгнүүд байж байгаа шээ. гүйлгэнд орохгүй. Тийм. За ингээд Америкаас гээд ийшээгээ ингээд Канада доллар тэгээд цаашаа Америк доллар гэдэг ингээд явчихсан л да. За ингээд доллар. Ингээд энэ Америкийнх ингээд дуусч байгаа. Тийм. Энэ ийшээгээ ойлоо доллар Канада доллар байна тийм ээ. Канадын үеийн доллар байна. За энэ бас Америкийн. За энэ яг нэг Америкийн цуглуулга. Валицкий бэлэг тэмдгийн тийм. Бэлэг тэмдгийн шинжтэй. Хондоо ингээл үеийн 5 доллар байна тийм ээ. Яг Америкийн их айхтар үнэтэй том мөнгө байхгүй. Энэ үеийн 2 доллар байна тийм ээ. Тэгээ бүр 30 хэд он 30-аад оны 28 оны мөнгнөч байж ах шиг тийм ээ эдгээр бол. 28 оны хоо. Тийм энэ 28 оны 2 доллар байж. Аа за. Тийм. За 1 доллар ч гэсэн энэ дотор байж байгаа. Бас 20 он 30-аад оны 1 доллар гэдэг янз янзаар. Тэгээ энэ одоо Латин Америкийн тэр мөнгө тэмдэгтэр аялж штэ. Эндээс хамгийн өндөр нууцтай мөнгө нэмдэгт. Ямар орн ба. За хамгийн өндөр нууцтай мөнгө тэмдэгтгүү бол одоо Америк доллар л байна да. Америк харцаагүй. Хэдэн нууцтай? За одоо яг тэрийг нарийн судлаагүй. Америк доллар бол чи одоо баг дэлхийн мөнгө шүү дээ тийм ээ. Америк доллар өнөөдөр Латин Америкийн нэлээд орнд төлбөрийн хэрэгсэл болцсон байна л да. Хондоо Төв Америк, Сальвадор, Эквадор тийм ээ. Тэгээд цаашдаа бол Панам байна. Панам орсон уу? Панам бас Америк доллар. Би одоо Панамын мөнгөнд дэвсгэрт байхгүй. Яг тэгвэл Панам бүр 100 гаруй жилийн өмнө мөнгөө халаад Америк доллар авсан. Одоо үнэхээр ховроо болсон. Бүр ховроо одоо ерөөс аукционд ч байдгүй. Дэлхийд дээр хамгийн их мөнгөнд тэмдэгтэд мөнгө өгсөн хүн бол Британий хатан хаан Елизавет 2. Латин Америкийн мөнгнүүд ч бол түгээмэл байж байгаа. Тэ. Одоо хондоо бол Каймен арлын мөнгнүүд. Яг нөгөө Британий хамтын нөхөрлөл гэдэг. Одоо колон гэдэг нь ч бараг байхгүй болсон. Одоо тэгээд нөгөө хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд чинь зарим нь бол мөнгөнд тэмдэгтэн дээр нэгэн хамтын нөхөрлөлийн гишүүн улс гэдэг зэрэг төрийн тэргүүн хатан хаан байдаг учраас хатан хааны энэ хөргийг бол мөнгөн дээр ингэ мөнгөлсөн явдлууд бол байдаг. Энэ бол Латин Америкийн ялангуяа Төв Америкийн орнууд тийм ээ. Хонд Дорнт Карибын тэнгисийн мөнгөн тэмдэгтгээд одоо Евро шиг 5-6 улсын дунд хэрэгэлдэг ганц мөнгөн тэмдэгтгэл бас хатан хааны зураг ноттай ингээд байж байгаа шүү. Энэ бүгдөө яг Карибын төрчгтэй нөгөө Британий хамтын нөхрөлд ордог учраас тийм ингэж байгаа. Мөнгөн дээр ингээд. За энэ Латин Америкээр за энэ бол миний Африкийн мөнгөнд тэмдэгтэй байна. За би яг бас нөгөө мөнгөнд тэмдэгтийг урлагийн бүтээл болох талдаа Африкийнхан бас алдартай ажилладаг. Тий. Африкийнхан. За энэ жишээ нь бол их сонин түүх байж байгаа юм л да. Мөнгөнд тэмдэгтэн дээр мөнхөрсөн нөхөр надтай уулзаж байгаа. Энэ хүн бол Мозамбикийн ерөнхийлөгч Часана гэдэг хүн 90-ад оны ихэр байсан. Бид нэр 2009 онд Египтийн Александрид олон улсын хурал дээр таарад хүйтэйгээ хоёулаа таарлаа. Энэ хүн 1981 онд Монгол Ардын Хувьсгалын 18 дугаар их хуралд төлөөлөгчдийн тэргүүнээр ирж исэн байгаа. Тэр үед намын төв орооны нарийн бичгийн дарга гадаад яамны сайд байсан. Тэгээ Монголд ирж исэн тухайга надтай сайхан хуучлаад тэгээ мөнгөнд тэмдэгт нь энэ байна л да. Энэ яг зураг нь байна. Яг нөгөө оригинал мөнгө нь энэ байна. Зөв. Тэгээ энэ бол Мозамбикийн одоо метикал гэдэг мөнгө. Мань хүн өөрөө 10,000 дэвсгэр дээр мөнгөрч байсан юм байна. Ерөнхийлөгч байхдаа. За. Чи бас цуглуулганд ингэж явахч бас амьд болгож ирж шүү. Тэгээ энэ цуглуулагчийн хувьд бол бас л сонирхолтой. Түүхэн барьж үлдчихэж байгаа юм да. Энэ дээр нь та яадаг вэ шүү дээ. Зүгээр миний хувьд гараа өсгөх нь байвал одоо бүр. За яг би энэ үнтэй тааралт гэж бодоогүй энийг ингэж хийж авчирчаагүй учраас уулзаа зураг татуулсан гэх юм. За. Тэгээд уг нь гарын өсгөх нь авцсан бол бүр сонирхол болох. Тийм. Гэтэ энэ хүн одоо Мозамбиктэй байж л байгаа. За. Тэсгүрт гарцсан ерөнхийлөгч. За Африкийн мөнгнүүд дээр бол дарангуйлагч нар их байна.
За нөгөө үеийн дарангуй. За үеийн дарангуйлагч. За хамгийн их мөнгөн дээр мөнгөрсөн хүн нь бол энэ хуучин Заир гэж улс байсан. Одоо арчилсан Конго болсон. Тийм Заирийн ерөнхийлөгч Мапуту Сесо Секо гэж. Мапуту. Цэргийн жанж маршал хүн. Мань хүн Заирийн үеийн мөнгөн дээр ингийн хувцастайч гарч ирсэн. Тийм ээ янз янзын хувцастай тийм ээ бүр ревсийн арьсан малгайтайгаа нөгөө маршал хувцастай гарч ирсэн тийм ээ. Энд ч одоо Африкт социализм байгуулна гэж божигн болоод улс орноо сүйдлээ дадаг сүйдэлд нь хувьсгал зөрөх тэмцэл болоод ингээд тэр тэмцлийн дүнд хөөгдөд сүйд Араб нэг оронд байж байгаа бурхан болсон л та. Гэхдээ тэр хүн бол мөнгөн дээр бол мундаг мөнгө хөрсөн. Тийм. Тэгэхээр мөнгнүүд маш гоё хийсэн. Энэ өнгө зүс зураг энэ дизайн шийдэл сонголт бол бодвол энийг Заирчууд хийгээгүй энэ Европчууд хийсэн баг. Энэ мөнгийг. Захиалж хийлгсэн баг. Ингээд надад энэ дарангуйлагч Сесо Секогийн мөнгөнд тэмдэгт бол маш олноор байна. Тийм би хэрэгээр цуглуулдаг. За одоо Өмнөд Африкийн үндэсний хөгжлөөний хөдөлгөөний бэлэгдэл болсон Ленсон Мандела ч Өмнөд Африкийн мөнгөн дээр саяхнаас мөнгө гарч эхэлсэн. Тэр саяхнаас одоо ирсэн 3 жил болж. Оо зөө. Тэр мөнгөнүүд. Өмнө нь Өмнөд Африкч нь бол ийм амтэн халуун орны амтд энэ хэрс зааны зурагтай энд ар талд нь хонь. Хуц. Хоёр талдаа ураг амтэн. Тэгээ хоёр талдаа амтэнтэй энд бол ингээд нэг талд нь хэрс нэг талд нь хуц байгаа байхгүй. Хэр хонь. Ингэж гаргаж ирсэн. Одоо мань хүн нэг талд нь Мандела нөгөө талд нөгөө амтэн гараад ирж байгаа. Тий. Хоёр талдаа зурагтай тийм ээ. Хөргөнтэй. Тий. Гэхдээ ялгаагүй л да манайх Монгол хөргөн дээр нэг талд нь Чингис хаан нөгөө талд нь бол ихний үдэл байдаг тийм ээ олон мал байдаг. Эсвэл Жанжин Сүхбаатар нөгөө талд нь 3 адуу байдаг үстэй адилхан л ба тийм. За ингэж явж байтал энэ одоо жишээ нь Өмнөд Африкийг цагаан эрсднүүд эзэгнэж явах үеийн мөнгөнд дэвсгэрт Ранд гэдэг. Огт танихгүй цагаан эрсдэн байж байгаа юм тийм. Энэ бол Нидерландын хүний зураг байж байгаа. Нидерландын. За ингэж байтал Африкийн мөнгөнд дотор бас нөгөө алдартай энэ Модиба Кейта гэж Мали ерөнхийлөгч Монголд айлчилж ирсэн. Самбуу даргын урилгаар 60-аад оны ихээр Малид Монгол улс элчин сайдын ямаа нээхээр тогтоол гаргаж ирсэн. Малид Монголын капиталист бас хөгжлийн замыг дэлгэрүүлэх гэжсэн хүн чинь мөнгөн дээр манай дурслагыг үндсэндээ авах хүчээсэн. Тэр хүн чинь амьд байхдаа мөнгөн дээр өөрийгөө мөнгөлдсөн Модиба Кейта байж. За энэ бүр маш сонирхолтой мөнгө. Яагаад гівний мөнгөн дээр Югославийн ерөнхийлөгч Титогийн зураг. Йосип Броз Тито гэж. Йосип Броз Тито 1980 онд Тито нас барсан. Титог мөнгөлөд гівнээд мөнгөн дээр энэ Конакри гівнэж Конакриг энэ нөгөө том гівнээд нь. Энэ хоёр улсын хоорондын харилцаа. Энэ одоо бодвол энэ гівнэн франк дээр энэ Орос хойны нэрийн үлсэн. Тийм энэ Югославтай онцгой харилцаатай байсан ба хоёрдугаарт энэ хүн чинь нөгөө өвсөл үлдэх нэгдэх хөдөлгөөний үндэслэгч тэргүүн байсны хувьд хөндлөж ингэж мөнгөн дээр гаргасан байна. Энэ бол төлбөрийн хэрэгсэл болж явсан. Энэ бол дурсгалын мөнгө. За энэ дээр нөгөө алдартай Патрис Лумумба байж. За нөгөө инхтэй. За энэ яг л мөн Заирт одоо тэр үеийн Конгод үндэсний хөгжлөөний хөдөлгөөнийг удирдаад энэ шинэ Конгыг байгуулаад тэгэл ганц жил ерөнхийдөө хийж байгаа алуулсан байна шүү. Тийм Патрис Лумумбын шаардлага дээр. За Патрис Лумумбын нэрмжит их сургууль гэж лав Москвад байсан одоо ч байж байгаа. Тэгээ нэрмжит биш болсон баг. Тэгэхээр Патрис Лумумба ганц жил ерөнхий сайд байгаад өгсөн тэр мөнгөн дээр ингээд мөнгөрцсөн. Энэ нөгөө гівнэн секретар юм байж. За мөн л капиталист хөгжлийн зам социалист чимэрлэмжээ гэж баахан явж азар сүлтэн тэгээд өгсөн одоо улс оронд нь олон дараалсан тэр эргэлтүүд гараад одоо энэ улс тэгэл дампуурах тийш автлаа. Тэгтэл энэ түүхэн хүмүүс мөнгөн дээр байна. За энд бүр нөгөө алдартай хүн байна. Энэ Угандын ерөнхийлөгч байсан Иди Амин гэдэг том дарамжлагч. Уганда. Одоо энэ чинь бол яг элдвэр битсэн сонин хэвлэл ном зохиол зөндөө гарсан да. Тэгээд энэ ч одоо хүний махан хүнсдэн байсан юм шүү. Тий, ерөөсөө ахта том өөрөө лалын шигшинтэй. Гэхдээ тэр өөрийнх нь омгийнхан бол хүний мах гэдэг тийм омгоос гарсан хүн төрийн төргөн болоод төрсөн хөвгтөө алаад идсэн, эхнэрээ алаад идсэн янз янзын түүх байдаг. Тэр нөхөр чинь маршал хувцастайгаа мөнгө өрцөн байна. Эний чинь дараад нь Танзанийн цэрэг ороод хажуугаас нь эргэлтээр хөөж явуулаа. Сүүлд энэ чинь Сауди Арабид байж байгаа төхлөөд. Гэхдээ энэ дарангуйлагч нь бол алдартай дарангуйлагч.
Тэгээ энэ мөнгө одоо байхгүй л дээ. Гүйлгэнд байхгүй хаач байхгүй. Би олоод авчихсан байна. За хамгийн сүүлийн шинэ гарсан мөнгө бол өмнөд Суданы паунд гарч ирж байна. Өмнөд Суданы. Энэ ямар учиртай үзэрэг өмнөд Судан чинь Суданаас салаад тусгаар тогтнолоо болоод. Тэд чинь бол лал Херстасаараа хуваагдаад арабууд нь лалын шашинтай, хар арснууд нь бол Херстасын шашинтай 20 жил байлдаад 2 сая хүний алж аваад адаг сүлд нь нэгдсэн улстай байгууллагаас хүчээр энэ улсыг салгаад за өмнөд Суданыг байгуулад анхны мөнгөн тэмдэгт чи өөрөө тусгаар тогтнолын бэлэг тэмдэг байдаг учраас өмнөд Суданы олон жилийн энэ ховсгол хөдөлгөөнийг удирдсан тусгаар тогтнолын төлөө тэмцэгч бөгөөд хожим алагдсан хорондоо Жон Грант гэдэг хүнийг мөнгөлөөд мөнгөн дээр ингээд гаргаад авсан. Тий. Одоо энэ үл яг гүйлгэнд одоо байж байгаа. Олон өнгөтэй юм байна. Тий. За энэ нөгөө Намибийн хувьсгалын удирдагч Сэм Ноёма. Энэ Намибийн тусгаар тогтнолын төлөө олон жил тэмцсэн ийм агуу үндэсний хөгжлөөний удирдагч тийм ээ. Одоо Винтхог нийслэлтэй Намиб. Намиб тусгаар тогтсон одоо энэ хүмүүн дээр мөнгөрсөн байж байгаа. За ингээд өмнө үл яг энэ бол жишээ нь Португалийн цэргийн жанжны мөнгөтэй Метикал гэдээ байж байна тийм ээ. Энэ Ангол Португалийн мөнгнүүд хондоо энэ Ангол Мозамбикч нь өөрөө Португалийн колони байсан учраас Португалийн Эскудог бол өөрсдийнхөө мөнгө болгоод тэгээд тэндээ хэрглэж ирсэн. Колони мөнгө л дээ одоо байхгүй л дээ гүйлгэнд байхгүй. Эдгээр ч мөнгө дээр 75 он тусгаар тогтнолоо олцсон. Тэгээ Ангол 75 он тусгаар тогтнолоо болоод одоо өнөөдөр амьд сүрэн байгаа ерөнхийлөгч нь энэ мөнгөн дээр байж байна. Тийм ээ. Энэ бол нөгөө Анголыг үндэслэн байгуулсан нөгөө нэг алдартай хоёр хүний төрсөн. Тий, хоёр хүний. Энэ бол өмнөх ерөнхийлөгч одоогийн ерөнхийлөгч хоёр байж байгаа юм. Хоёр. Тий. Энэ дотор ч одоо бид ингээ харж байгаа мөнгөний ханшны асуудал одоо энэ 500 мянган юу вэ? Энэ 500 мянга тийм төсгөртэй тий. Дэвсгэртэй ч 500 мянга тийм. Асал мөнгөний ханш бол өндөртэй л. Энэ бол бас өндөртэй л байж л та тийм ээ. Тийм ээ тий. За одоо нөгөө алдартай онгоцны нислэгт явж байгаад өгчдөг Монголд бас айлчилж байсан энэ нөгөө Мозамбикийн ерөнхийлөгч цэргийн дарга маршал мундаг хүн л дээ энэ. Энэ яг мөнгөн дээрээ мөнгөрсөн байж байна тийм ээ. Монголд айлчлаад Монгол улсаас байлдааны гавьяаны болгоныг одоо шагнуулаад явсан хүн шүү дээ. Хэдэн он байд вэ? Энэ чинь 80-аад оны ихээр айлчилж байсан. 83-4 онд байна. Цэдэн болгоо үед айлчлаа. Тэгээд босч ясан хүн л дээ. Энэ бол агуу хүн нөгөө Самара Машел гэдэг тийм ээ. Самара Машел. Самара Машел. Тэгээд энэ хүн онгоцны асалд ороод нас барсан. Тэгээд энэ хүний бэлэвсэн эхнэр нь Өмнөд Африкийн бүгд намт улсын ерөнхийлөгч Нельсон Манделатай гэрэлсэн ш. Оо, сайн төв. Маш сайн төв. Одоо Мозамбикийн тэргүүн хатагтай эргээд Өмнөд Африкийн бүгд намт улсын тэргүүн хатагтай болсон төв. Би тэр хүний нөхөр нь байна л да. Самара Машел заяа юм да. За. За яг би ингээд бүгдийг яриад байхад бол хэцүү л дээ. Энэ ямар ч байсан би энэ дотор бол маш сайхан Африк дотор хичнээн орны мөнгөний өсөж багтаж байна. За өнөөдөр бол яг Африкч нэг 52 3 улс байна гэхэд бол надад нэг 40 гаруй улсынх нь мөнгө тэмдэгтийн дотор байж. Он цаг. Тий, он цагт юугаараа тий. Зарим нь бол олдохгүй байна. Ухаанда баруун Африкийн баруун өмнөд Африкийн нэг хэсэг улс чинь бол нийтээр нэг мөнгөтэй болчихсон. 6 улс нэлээд. Гэтэл тэр 6 улс нөгөө нийтээр нэг мөнгөтэй болохын өмнөх мөнгнүүд нь надад бол зарим нь алдахгүй байгаа л да. Энэ аукцион дээр яаж юм? Тийм, аукционд ч нэг явдаг юм биш бас. Тэр дуудлага худалдаанд чинь болцсон энэ Европын, Америкийн, барууны эсвэл одоо 19-р зууны Америк долларууд. Манда иргэний дайны үеийн Америк долларууд тэр хүчтэй үүдэн байхгүй юу? За маш үнэтэй өөр олон сая доллар хүртэл явдаг. Энэ Африкийн нөгөө хөгжиж байгаа орнуудын мөнгнүүдийг нэг их аукционд өгдөг. Гаргадаг. Тэгэхээр бол над зарим нь байхгүй л дээ. Энэ Накфа гэж энэ Эритре гэдэг улсын мөнгө нэмдэг. Энд бол тодорхой эзэн байхгүй. Гэхдээ энэ хүүхэд залуучууд ирээдүйн ийм сайхан төсөлж байгаа юм л да. Энэ Накфа. Эритре улстай. Тийм, ерөөсөө л энэ нөгөө Этиопиас салж гарсан улс. Тийм ээ. Энэ дээр ямар нэг үндэсний баатар юм уу нэг дарангуй хичээсэн юм шүү дээ. Тийм, тавьсангүй тийм ээ.
За Ардч нь одоо тий. Амтэн юм уу тэр халуун орны нэг бэлгшээдэг амтнаа тавьсангүй ингээд шууд ингээд хүүхэд залуучуудын зураг гаргацсан байна. За би яг энэ Африка товчлыг энд би нөгөө Зимбабве алдарт мөнгнүүдийг гаргах гэж байна. тийм байна. За Зимбабве чинь энд $1 гэж байгаа юм Зимбабве. Энэ $10 байснаа энэ $500,000 болж хувирлаа. За Зимбабве. Энд $1 саяын доллар гараад ирлээ. Энэ $200 сая бол. 200 сая. Тий. Энэ $1 тэрбум бол $10 тэрбум байна. Зимбабве тийм ээ. За энэ бүр цаашаа талиж өгнө. 20 тэрбум. За 50 тэрбум. за Тэрлион триллион болчихлоо шүү дээ. Тий. 50 тэрлион болоо явж байна. За Энэ $50 тэрлион орч одоо үндсэндээ юу хоёр талхын тэр авчихсан баг шүү. Аа? хасар гомлт шүү тийм ээ. Чи хэдэн он Биш энэ мөнгөний ханшны уналт зараа биш юм аа. юу гэж үзэх вэ? Энэ бас нэг тийм мөнгөнд тэмдэгтийг гүйлгэнд оруулдаг бас нэг тийм өвөр ус арга барил гэдэг юм уу. Зимбабве бол бүр сүрээд нурцсан ч юм байхгүй шүү дээ. Одоо Африкта байж гайгүй хөгжлөөр тэгэл дундаж сүүл бариад юм уу дундаж төвшөнд л яваад байгаа шүү дээ. Өсвөл нэрвчээ. Буурын орны одоо жигсаалтанд байна уу? Буурын орн л доо. Тэгээ яг ер нь дэглэм нь өөрөө болохгүй дэглэм л дээ. Тэгээ марксист маягийн тийм нэг хүний дарангуйлах, нэг намын дарангуйлах дэглэмтэй. Гэхдээ энэ мөнгөнд тэмдэгтээд ингэж этгээд хачнаар хийж ирсэн аа. Гэвч 50 тэрлионынхоо ардлын олон тэгвүүдийг авчиг ганцхан $5 болгоо тавьчихсан ч байж байх шиг тийм ээ. Янз янзаар мөнгөө гаргаж ирсэн л да. Одоо эдгээр байж ш $5, $10, $20 гэж гаргаж ирсэн тийм ээ. Тэгэхээр надад Зимбабве үе олон мөнгө байгаа л да нийтээрээ. За мөнгөнд тэмдэгтийг орлуулж хэрэгжилж байсан бас энэ юу вэ? Чекүүд үү? Чекүүд байна. Тий. Та Африка бол одоо Африкта явчихсан. За энд бол Азийн мөнгөнд тэмдэгт. Аз руугаа орно тийм ээ. Аз гэдэг маань бол яг Монгол ороогүй бус Азийн бүхэлсэн дотор байж. За Азийн мөнгө дээр би олон юм яриад яг би Таиландын баатыг ярив. За Янз янзын хэлбэр төслөө хийсэн сонин баатууд юм байна. Таиландын баат гэдэг чинь бол ерөөсөө өөрийнхөө хааныг мөнхөлдсөн мөнгнүүд шиг тийм ээ. Энэ баат бол төрөл төрлөөрөө үе үед янз янзаараа гарч ирсэн. Жишээ нь бол энэ дэлхийн стандартаас өөр хэмжээний баат тийм ээ. Манай хаан байна Афтайгаа хоёулаа байж. Хаан байна. Хэмжээ нь бол ингээ янз янз болоо явчихдаг. Тийм ээ. Тий. Энэ бол тий яг ер нь би Азийн мөнгнөөс нэг сонирх болж байна. Хөрөө өвчтөнд баг. За энэ бол маш сонирн баат. Ийм мөнгө байхгүй шүү. Ард талд нь 3 баат байна тийм ээ. Одоо нийлээд хийдэг. Тий. 15-т нэгтийн баатууд байна. А нэг талдаа нэг том баат. Одоо энэ бол ингээд нийлээд 16 баат байж тийм ээ. 16 баат. Тий. Гайхалтай. Энэ бол энэ хараач байна. тий энэ бас л байхгүй. Энэ гүйлгэнд байхгүй. Энэ бол цуглуулагчд болоод Дуусах юм. дуусгал. Тэгээ баатын 10 өргөө зургнууд нь их гоё л дээ. Хондоо энэ Таиландын хаан бол өөрөө фото зургийн маш их хоббитэй. Тийм учраас дандаа гэрэл зургийн камер ингээд дүүрчихсэн зургнууд. Хөдөөнөөс нэг юм дүүлтэлтэй. Тэр нь бол камер дүүлтэлтэй байдаг. Энэ нэлээд дээр үе маш залуухан бат. Энэ бол 50-60 оны мөнгө. Тийм ээ. Энэ байна бас их юм. Анчмал гүйлгэнийх баха. Энэ гүйлгэнд явдаг 60 бат. Гэтэ түгээмэл биш. Тийм. Энэ ч ингээд таглаад ингээд төрөвчөнд авчих юм уу? Төрөвч энэ одоо хаана дэвтэр дотор юм уу, ном дотор атгуулж өгдөг юм уу, түнхэндээ басаагаар нэх үү, нугалахын хэсэг юм. Тийм ээ? Тэгж хараа. Нугалахын хэсэг. Энэ чинь дэлхийн шал өөр байна. стандартаас өөр болоо явчих. За ингэж явж байтал одоогийн баатууд энэ байна л да. Яг энэ юутай нэг нууцлалтайгаа одоогийн баат. Ингээ урд хажууд баатууд. За нөгөө цэргийн том жанжин бөгөөд энэ орчин үеийн шинэ Мянмарыг үзлэгч Аун Сан Сүүжи гэдэг одоо энэ охин арчилсан үзэлтэй том Нобелийн шагналтай эмэгтэй байгаа шүү дээ. Аун Сан Сүүжийн аав Аун Саны үеийн зургуудтай мөнгнүүдийг нэг хэсэг гэж байна. Энэ бүр залуухан Японы харимд офицер байсан үе. Тэр үед Бирмиг эзэлжсэн Японы харимд офицер байсан үе. Аа тийм ч. Тийм. Одоо Япон цэргийн зураг байж байгаа. Үеийн зургууд. Янз бүр. Бас газар тариалан. Тэгээ газар тариалан яг үйлдвэр онцлог байж байгаа тийм. Гэрмэтээр. Одоо яг би энэ суугаа арслангийн зураг байгаа тийм ээ. Энийг яагаад тавьж байна? Энэ бол одоогийн бэлгэдэл. Бэлгэдэл. Тий, одоогийн улсын мөнгөнд тэмдэгтэн дээр байгаа бэлгэдэл. Аун Сан Сүүжиг бол байлцсан. За Филиппин гэж явж байна.
За энэ дээр яг би Аз дээр бас л би нэг улс төр сэтгэлтний зурагтай хөрөгтэй мөнгө тэмдэгдэх цуглуулдаг учраас маркч байдаг шүү дээ. Одоо амт цэрүүндээ мөнгөн дээр мөнгөрсөн юу байна? Бүрнэн хаан Болки ах гэдэг үе үеийн мөнгнүүд. Одоогийн байж байгаа одоогийн мөнгө тэмдэгтний бүрний доллар гэж тийм ээ. Энэ өмнөх нь яг шилжээ. За бас нэг ховор мөнгө надад энд байна. Энэ нөгөө Индонезийг үндэслэн байгуулагч Сукарно гэдэг сүүлд хилмигдсэн, алагдсан 60-аад оны ихээр байж байгаа 66 оны эргэлтээр алга болсон. Сүүлд охин нэг хэсэг ерөнхийлөгч байсан шүү дээ. Охин ерөнхийлөгч байх үедээ аавынхаа мөнгө тэмдэгтээ гаргацсан. Энэ хүнтэй мөнгө. Тийм. 100 мянган рупи. Энэ Сукарногийн мөнгө байж байгаа тийм. За жишээ нь бол энэ Шри-Ланк улсыг үндэслэн байгуулагч Жаявардана гэдэг одоо байхгүй энэ мөнгө тэмдэгтэн дээр байдаг хүн байж байгаа тийм. Одоо энэ хүлгэнд байхгүй мөнгө л дөө. Одоо энэ орчин цагийн шинэ Бангладешийг үндэслэн байгуулсан Мужибур Рахманы зураг байна. Одоо охин Шейх Хасина гэдэг ерөнхий сайд хийж байгаа өнөөдөр. Аавынхаа мөнгнүүдийг бол сүүлд хамгийн сүүлд ямар байдлаар энэ гаргачаад байна. Өмнө нь янз янзаар гарч ирсэн. Мужибур Рахман гэх. За энэ орчин цагийн Пакистаныг үндэслэн байгуулагч мөнгөн дээр мөнгөрцөн байж байгаа. Одоо ингэхгээс салгаж авсан хүн. Тийм ээ. Тэгээд за одоо хаад ноёдгээд одоо төрийн том зүтгэлтнүүдээ л мөнгө нэмдэгтэй. Тийм мөнгөлдөг тийм. Тийм. Одоо энд бол одоо бас ховор болчлоо л доо. Хүүн гарчээд энэ аавынхаа мөнгөнд тэмдэгтэн дээрээс бол аавынхаа зургийн мөнгөнд тэмдэгтэн дээрээс татаад авчихсан. Одоо энэ байна. Туркменбаши гэж алтар хөшөөгөө босгоцсон агуу хүн байл дээ. Энэ Туркменстаны ерөнхийлөгч орчин цагийн шинэ Туркменстаныг үндэслэн байгуулсан хүний үеийн мөнгнүүд Туркменбаши тийм ээ энэ Туркменбаши мөнгө янз янзаараа энэ нөгөө одоо бол хүчин зүйлүүдээс тассан орнуудаас ч ингэж бас ингэж мөнгө ингэж хийж байгаа тийм мөнгө байна. Одоогийн мөнгө нь гараад ирж байна л дээ. Шал өөр. Одоо энэ хүүн Бүрдэ Мухаммед гэж тийм ээ хүүн ерөнхийлөгч байгаа шүү дээ. Тэгээд одоо хууль бас эхнэрээс гарсан хүүн. Тий. Тэрийг ерөнхийлөгч болгоцсон. Энэ өөрөө Туркменбаши бол мөнгөн дээр үе гарч яасан амт цэрүүндээ. Хэмэтэр. За энд яг нэг ховор мөнгө гэвэл хамгийн ховор мөнгө бол Тимор-Лештегийн мөнгө гэж энэ Индонезид институтгэхээс өмнө. Энэ чинь Португалийн колони байж явах үед энэ Португалийн мөнгөийг Эскудо гаргаж ирсэн байна. За. Тэгээд Португалийн дарангуйлагч дэглэм 74 онд нороод унсан. Тэгэхэд тусгаар давтналаад Дорн Тимор зарлаа тогтол Индонез эзлээд авчихсан. Сүүлд нэгдсэн улсын байгууллагаас тусгаар давтналыг алгасан шүү дээ. Яг тэр Португалийн колоны үеийн Эскудо надад гэж. Энэ бас ховор одоо байхгүй. Алдахгүй. За энд би за ойлгомжтой. Энэ бас л одоо өнөөдөр түүхэнд үлдэндээ тийм ээ. Ардчилсан солонгосын, хойд солонгосын удирдагч Ким Ир Сений мөнгнүүд над төрөл төрлөөр байна. За. Өнгөний энэ бол өнгөний шийдэл, дизайн, зохиомж бол агуу юм. Тий. Тэгээ энэ дээр ингээд зураг нэг ордон дээр байгаа зураг тийм ээ. Үеэрээ. Энэ бол тэгээд одоо яг ер нь тэнд байдгийн цуглуулагч нарын хүрээнд эргэлдэж байдгийн, цуглуулгын дэлгүүрүүдэд байдгийн хямдхан байдгийн. А Явандаа бол эн чинь бол их тийм олдохгүй ховор хаттай болж байгаа юм л да. За ингээд яг наршаа бол хятадын ховор мөнгнүүд байна. За одоо яг энэ нөгөө жаар манайхны сайн мэддэг мөнгнүүд эднэр байна. Яанууд. Тий, эн чинь бас л өндөр 50 энэ 150 10-ын юунод сүүлд манайхан одоо зах зээл дөнгөж орж яхад манайхан энийг бол их тоолдог байсан да тийм. Тийш үү. Тий надад оргиороо байж байгаа. Энэ нөгөө жуар гэж юаныг орлсон мөнгө чинь энэ байна. Наадхыг нэг жоохон тогтсон. Энэ хүнсний каталог байна. Энэ хоёр надад хоёр жуар байна. Надад өөр тарфт олон жуар байсан. Тэгээд энэ ч одоо яг хэлбэрөд яаж хэрэглэж чинь гэлээ. Энэ чинь бол яг одоо 80-аад оны эхэнд бол хятадууд ингэж гаргасан байгаа. Тэр үед нөгөө ард түмний юан гэж энэ 10 юан. За 10 юантай тэнцэх 10 жуураад гэнэ бол яг адилхан анштай боловч хятадд гадаадынхан хэрэглэдэг. Гадаадынхан ирлээ. Гадаад валюта юм уу, Америк доллараар ч юм уу, англи паундаа, йенэ бол жуураар солиод
Жуураар дэлгүүр хийдэг тусгай дэлгүүр гэж найрамд дэлгүүр гэж тухайд байж байгаа л да. Хятадаа бол бас ховор нандин одоо дээр үед Монголд Орос дэлгүүр гэж байсантай адилхан тэрэн зориулсан найрамд дэлгүүр гэж хятад гадна талд нь очрлоо төрхөө ороо ботлоо бүлтгэнээ зогсож яадаг гадна талд нь тийм дэлгүүртийн жуурыг хэрэглэдэг байсан. Одоо бол Нэгийг харьцах нь нэг гэж харьцаатай байсан. Тэгэд 90 он гараад энэ жуурыг халсан л да. энэ бол манай цуглуулсан бас Тэгэд бид нэр яг элчин сайдын яамд жуар доллар хоёроор хослуулж цалинжиж байсан. Тэгээ тэрнээс үлдсэн юм. Тэгээ ард түмний юан нь бол эднэр шүү дээ тийм үү? Ард түмний. За энд бол над нэг ховор Монгол бол энд би бас л хятад явж байгаа л олж авсан. За энэ яг дундад тэргүүн улсын үеийн мөнгнүүд бол төрөл төрлөөрөө байгаа. Энэ дотор энэ их сонь тэмээчин хоёр бүхтэй тэмээтэй. Энэ өвөр Монголд хэрэгжилж ирсэн мөнгө л 20 онд өвөр Монголд хэрэгжилж ирсэн. Би сүүл авч авсан. тийм үү. Тий, хоёр бүхтэй тэмээтэй. Юан гэж ütсэн байна. Энэ хараа Монгол өчгөр өчгтэй биш. 10 төгрөг гэж байгаа. 10 төгрөг. Тийм. Тэр өвөр Монгол хэрэгжилж ирсэн. Тий, харин тийм. Гайхалтай би сүүлд олж авчихсан тийм. Яг нь ер нь төлбөрийн хэрэгслэх болохоор би энэ хонд банкны чек ч юм уу тийм ээ. Янз янз юм банкны чек байна. Тэг олж авчихсан л да. За энэ дээр нэг ховор мөнгө бол 40 онд Чанкаши өөрийнхөө мөнгөнд тэмдэгтэн дээр мөнгөлж ирсэн юм байна. Энэ байна. Хэдэн он 40 Одоо энэ бол яг одоо энэ юу байна? Энэ 40 оны мөнгө юм шиг байна. Чанкаши яг л дарангуулагч байх та. Тийм. Төв банк гэсэн нэртэйгээр. Энэ бас алдартай юу гүйлгэнд гараагүй 50-ын юан Мао Цзэдунгийн зурагтай. энэ яа гарсан гүйлгэн. Энэ гүйлгэнд гараагүй дурсгалын маягаар хэрэглээд энэ 50 он гаргаад. Энийг одоо гаргаад ингээ хөдөлтөнд өгөх юм бол хүн аавна л та. Ах уу. Ховор л доо. Тийм. За. Ихмэтэр ихэнх ер нь хятадын мөнгөнд дэвсгэртэн дээр хамгийн их мөнгө хөрсөн хүн суу ятсан. Сон ятсан. Тийм суу ятсаны зураг хэлээ. 50-ны мөнгө нь 50 доллар дээрч байна. Тэгээд 49 оны хүртэл дундад тэргүүн болсон бүх мөнгөнд дээр. За дараад нь би Европ руу орё тийм ээ. Энэ Европын мөнгөнд дэвсгэртэй гэх тийм ээ Европ гэж. Энэ 2009 онд би Европын юг нээсэн байна. Альбом нээжсэн байна. Must be funny in the rich man's world. Monday, 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 always Sunday in the rich man's world. За энэ дээр яг би юу үзүүлэх гэж нэгтэй зэрэг би бүгдийг үзүүлж чадахгүй учраас нөгөө Югославийн алдарт мөнгнүүдийг үзүүлэх гэж. Одоо Югослав гэж улсч байхгүй. Одоо чинь 6 7 задарчлаа. 7 задарчлаа тийм ээ. Энэ 40 оны Югославийн динар гэд ингээ гараад ирж байгаа тийм ээ. Шинэ энэ динарыг би ханаас авсан хөтө Стамбулын зах дээрээс авч авсан тийм. Эднэр ягаад ч юм Стамбулд л байж исэн би аваад тийм. Энэ ховор мөнгө. За нөгөө Югославийн үндэслэн байгуулагч их удирдагч 80 онд нас бардаг Йосип Борос-Тито мөнгөн дээр мөнгөрсөн байна. Югославийн тухайн үеийн 5000 динар. За одоо болтол би ирээд болохгүй байгаа. Маршал авцтайгаа маршал бүр нөгөө фуражик малгайтайгаа Титогийн дүрсийг болгоцсон Югослав динар олдохгүй байна. Би хайгаад баях ховор байна. Хэдэн жил гарсан байх юм бэ? Тэр нэг 2-3 жил гараал тэгэл байхгүй бас. Энэ яг нэг социалист Югославийн мөнгнүүд байна тийм ээ. Янз янз. За эдгээр үл яг байдаг юм. За нөгөө алдартай мөнгнүүд чинь ингээд гараад ирж байгаа л дээ. Энэ хэд байна? За энэ ингээд 5 сая боллоо. 5 сая динар болж байна тийм ээ. 500 мянган динар байна. 500 мянга 5000 боллоо. Энд бүр алаад өгч байгаа. Энэ 5 тэрбум байх шиг байна тийм ээ. Тийм ээ. 5 тэрбум динар. 5 тэрбум. Энэ хамгийн өндөр үнэтэй. За ингээд бүр цаашаа байна одоо. талиж өгч байна. 500 сая. 50 сая. За энэ чинь 5 тэрбум боллоо. 50 тэрбум боллоо. 500 тэрбум. Нөгөө түрүүний за тэр ч яг тэрлон гэдээ бүр талиж өгч ирсэн. Энэ тэрбумаар үнэлэгдсэн Югославын хамгийн сүүлд гарч ирсэн. Энэ яг жинхэнэ Югослав задраад хоорондоо байлдаад 90 оны ихээр хилээд хүнд байх үед. Би тэр үед бас Югославд очих боломж хэдэд гарч ирсэн. Тэр үед эднийг би хамж авчихсан л да яриасан. Бүр. Би тэр үед яг Серб гэж бие даасан улс гарахын өмнөх социалист гэдэг үгээ авчихсан. Холбооны бүгд нэмт Югослав улс гэж байх үед очиж байхад
энэ мөнгнүүд гарч ирж байсан. Тэгэл ухаандаа энэ 50 тэрбум 500 Юу авч ирсэн? $50 ч одоо нэг блок тамхи ч юм уу. Тэ. Эсвэл өдөржингөө такси хагас өдөр хөлгөл давхад энийг өгдөг ч юм уу. Би тухайн үед яг энэ мөнгнүүдийг зөвлөж явж байхдаа Югославд очиж ирсэн л да. Тэгээ Югославийн мөнгө надад маш их байдаг тэр үе. Хамгийн ихэнх нь би ер нь адгалцсан баг. Дараа нь солилцоогоор ч авчихсан. Энэ бол ингээд Югославийн мөнгө. Европын мөнгөн дотроос надад хамгийн их Югославих Германы мөнгө. Тэгээ Югослав гангийн хөтө зэрэг одоогийн Сербийн мөнгө гараад ирж байгаа тийм ээ. За тэгжээтэл нөгөө Сербийн Крайна гэдэг тусгаар тогтноогүй зөвшөөрөгдөөгүй улсын мөнгө гараад ирж байгаа тийм ээ. Тэгээд хичнээн сая хүнд үлсэж байна юм. За тэгээд одоо ингээд Хорватын мөнгө. Тэг чинь бүр Дани 40-од оны Хорватын мөнгө гараад. Куна динар гэдэг 2 Хорват мөнгө байж. Хорват тий. За тэгж явж байтал чинь энэ юуны мөнгө болоо явчихж байгаа. Словений мөнгө. Словен доллар гэж. Доллар гэдгийг болоо доллар гэдэг нэрлээ. Доллар. Словен доллар гэж гарч ирсэн. Словен. За энд Босни Герцеговины мөнгө гарч ирж байгаа. Босни Герцеговина. Тэгээ ухаандаа энэ дээр гэж юм л Арабт дээр гар талд нь 3 тэг нэмж засварыг хэвлээл нэг тамга дараал 10,000 болгол. Тийм ээ? Мөнгөний ханш хонж яхад бол тийм. Энэ зүгээр энэ дээр хэддийг нэмсэн байна. Өөр алдартай нэмсэн байна л тийм. Тийм. 100,000 гэсэн. Энэ 100 дээр 100,000 болгоол тавьсан. Засвар хийгээл. Тийм. Гэсэн байна тий. Тийм. Ингээд засвар хийсэн мөнгө ч одоо ховор баг шүү. Ховор яг одоо энэ нөгөө жинхэнэ дайр байлдааны үед нөгөө Босны чинь жинхэнэ хядалцчихсан үед бол мөнгө ингэж л явж байсан л тийм. За ингээд Македоны мөнгө гэдэг ингээд цаашаа явчихж байгаа маа. Тэгэхээр яг Югославыг би танилцуулчлаа. Яг монголчуудад сонирхолтой байж магадгүй би Орос мөнгө үзүүлье гэж. Манай хөршүү тий. Тий. Надад Оросын үеийн маш ховор мөнгнүүд байгаа маа. За энэ байна. За энэ хүмүүс төр байдаг юм а 500 рубль. Энэ хамгийн гол нь Екатерина энэ Петр Первый. Петр Первый 1-р Петр хааны зурагт 500 рубль. Энэ бас ховроо. Энэ тухайн үед бол гарч ирсэн. Энэ 20-р зууны их үе юм. Энэ байна. Над хоёр ч байна. За энэ их сонир мөнгнүүд 19 онд хаан засаг нураад дараад нь ингээд Оросч нь олон хуваагдаад цагаантан улаантан гэж байлдаж явах үед өмнөд Оросын Врангелийн мөнгө. Ханта Врангелийн мэдлэлд байсан Крим ч юм уу өмнөд Украинд хэрэгжилж ирсэн мөнгнүүд шинэ рубль гэдээ гарч ирж ирсэн тийм ээ. Одоо хондоо эднэр байна. За гэтэл бол харибинд мөнгө хийж ирсэн байна. Харибинд байсан Оросуудын мөнгнүүд гэдээ гараад ирж байна. Харибины рублүүд тийм. Баслын ховор мөнгнүүд л тийм. За төлбөрийн хэрэгслэгийн үйл одоо хондоо энэ облигацууд Орсын. Тийм Оросын. За 47 онд рублийг босоо 1 рублээр ийм гоё хийж байсан. Баслын бол урлагийн гоё бүтээл. Тийм ээ. Босоогоор 1 рубль. 47 оны 1 рубль. За энэ 37 38 он үеийн рубль гэж нэрлэхгүйгээр Чорвонц гэж нэрлэж гаргаж байсан Ленин толгойтой. Шинэ би эднийг хаанаас олж авсан? Би Тегеранаас олж авчихсан. Хорстоо олдохгүй. Би энийг ирээдүйд бол олох байсан баг. Би Тегеранд би өөрөө Иранд бас хавсаран сууж ажиллаж байсан шүү дээ элчин сайдаар. Тэгээ Иранд би 2 удаа албан томилтоор очихдаа миний сууж байсан зочд буудлын бэлэг дурсгалын дэлгүүрийн тасаг дээр энэ бүр овоолцсон байжсэн. Танихгүй. Тэгээ би одоо энийг энэгээр салцсан. Нэгийг нь Нэгийг энэгээр салцсан. Ийм би 10 20-т очиод салцсан. тэгэл 3 5 би эргээд би мэдэн шүү дээ өөр би нэм гарах зарим улсуудад зарсан салсан зөндөө. Тий. энэ чи сарагддаг шүү. Энэ нөгөө Тегеранд байхгүй хавар ямар сонир мөнгө яасан олон сайхан гоё мөнгө. Гээд энэ тэгсэн 37 рубль гэж өдөж чарван. цагаар байдаг. Али нэг нэгээр солиг даваа игээд. Тэгээд эднийг би авцсан энэ 10-т 5-т 3-т тийм. За энэ хаан засгийн мөнгнүүд байна. Энэ мөнгөө энэ Орос ч бас босоо хийж ирсэн тийм ээ энэ. 1898 оны рубль байгаа үстэй тийм. Энэ хоор шүү. Тийм байж идэг юм явж байдаг 1898 оны. Тэр нь яг Бас энэ босоо рубль хараа энэ 100 рубль одоо хамгийн сүүлд гарсан босоо рубль шүү дээ. Энэ чинь нодлон гарлаа Сочи олимпиад. Сочи олимпиад мөнгө. Бас гүйлгэнд явсан. Тийм. Энэ хамгийн сүүлийн.
Энэ Александр хааны мөнгнүүд тийм. Тавт энэ гуравтууд бол манай гүйлгээний хэрэгсэлд орж ирсэн юм аа. Тий. За энэ нөгөө Оросын холбооны улс анх үүсээд гарч иж ирсэн мөнгнүүд эднэр байж байна. Тийм ээ. Тий. Энэ тэр үед манайх би Москвад 3 жил бас амьдарч байсан л да гэр бүлээрээ. Тэгэхэд энэ мөнгнүүдийг гарч иж явах үед авч ирсэн байна. Тэр үед хондо зөвлөл бот улс задраад Ленины толгойтой мөнгөө яг буцаагаад Оросын холбооны улс Ельцины өнгөн дээр баахан Ленин гаргаа тавьчихсан энэ байж. Тий. 90 он. Тий 92 оны л мөнгө шүү дээ тий. 92 мөнгө. За энэ зөвлөл бот улсын Ленингүүд тий. За энэ ч болоод жинхэнэ хань шүндэртэй. Тэр үед энэ тасархаа энэ чинь ухаанда оюутан 60 рублийн стипend авдаг байх үе. Тийм үү тий. Жинхэнэ Чирван гэсэн энэ байна да. Тий одоо энэ 10 рубл 25 рубл гэдэг. За тэгээ 5-аас Кремль гэдэг ингээд нэгт гэдэг ингээд явчихж байгаа тийм үү. Энэ Екатерины хааны зурагтай 100 рубл энэ тий 10 оны тий энэ бас ховор мөнгө. Энэ тухайн үеийн төрийн дөвийн байшингийн зурагтай бас 1000 рубл. Энэ их ховор мөнгө байдаг надад. Энэ 1917 он. Энэ нөгөө 17 оны 2 дугаар хувьсгалын дараа энэ хаадыг рубль дээрээс авчиад зургийг нь авчиад төр засгийн газрын 1000 рубль байхгүй юу? Юус тэгвэл түр Одоо Львов гэж ерөнхийдөө Керенский өмнөх Львовын үе юм тий. Энэ нөгөө цагаантнуудын мөнгө байж байна. Цагаан гвардийнхны мөнгө. Бүр тусад нь бичсэн байна. Тусад нь энд байгаа бүр тийм өмнөд Оросын чөлөөлөх армийн мөнгө гэж байж байгаа. 10,000 рубль. За энэ чин банкны чек. Энэ их сонир мөнгө. Ухаанда 30 онд бас нэг хувьсгалчиг Сталины жинхэнэ яргаллын үеийн мөнгө. Тэгэл зөвлөл батулч нь социализмын үндсийг тавьчлаа гэж яах вэ? 1 рубль нь Стаханов хөдөлгөөн гэж. Станаховын хөдөлгөөн Стаханов гэж уурхайчны бэлэгдлэр 1 рубль. Зөвлөлтийн улаан армийн дайчин Бянтава үрдсэн олон буу зэвсгээ агссан 3 рубль. 3 рубль гэж байна тийм. За энэ дээр тухайн хэд нөгөө зөвлөлтөд чинь нөгөө нэс хүчин анх хөгжөөд жинхэнэ залуучууд модонд орж явах Чекаловын хөрөг байх гэдэг. Тэгээ энэ үл жинхэнэ үзэл сурталсан рубль гэж. Тэг чинь тийм. Стаханов маш хавар тийм. Мундаг хөдөлгөөн. Тийм. За яг ингээд би энэ Орос рублийг болоод Европ мөнгө дотор за дараагийн хавар мөнгө рүү оръё. За би 5 дахь альбом руу орлоо тийм ээ. Энэ юу гэж байна? За энэ дээр яг энэ дэлхийн хавар мөнгөнд тэмдэгтгээ бичсэн байгаа юм. Энэ бол энэ альбомоос өшөө сайжирсан хувилбар. За. Яг ховруудаа энэ бол Европын өмнөх бүх мөнгө. Еврогийн. Одоо бол Европын чинь албаны олон хорон евро гэдэг мөнгөнд тэмдэгтэн шилжиж хэдэн оноос өмнөх гэсэн үг. Тийм ээ. Энэ бол одоо 20 дугаар зуундаа багтж гарсан мөнгнүүд тийм ээ. За 2000 оноос өмнө тийм. Тийм 2000 оноос өмнөх бүх мөнгнүүд байгаа тийм. Одоо хондоо Итали гэж эхэлж байна л да тийм ээ. Италийн үеийн мөнгнүүд нөгөө мөнгөнд дэвсгэртийг орлуулж байсан чек маягийн мөнгнүүд тийм ээ. Гэдэг ч юм уу. Одоо би өөрөө яг бас Голландд Нидерландд дипломатын курст Монголоос анх очиж байсан. Тэр үед цуглуулж ирсэн миний Нидерландын гүйлдэнгүүд байж. Гүйлдэг. Гилдэр өөртөө бол гилдэр гэж нэрлэдэг. Гүйлдэг хүмүүс нь ямар төсөлтэй юм бэ? Энэ одоо нөгөө Нидерландын алдарт нөгөө уран зураачдын зураг. Сүүлд бол энэ хатан хаадын зураг. Энэ үл ээж нь энэ охин нь тийм ээ. Жулиана, энэ Вильгельмна. Тэгээ сүүлд нь бол Беатрикс гэж гарч ирсэн шүү дээ. Беатрикс нь мөнгөн дээр мөнгөрөөгүй түүний ээж эмээ хоёр ингэж мөнгөрч ирсэн. Тэгэхээр энд бол Нидерландын гүйлдэн гэдэг чинь ухаандаа Индонезид хэрэгжилж байсан гүйлдэн байна. Индонез бол колони байсан тийм. 47 онд тусгаар тогтнолоо өгсөн шүү дээ. Гэх мэт энэ хавар мөнгнүүд байна. За ингээд бол энэ Люксембургийн Вантолсын Люксембургийн их хааны зурагтай. Одоо байхгүй. Энэ бас бүгд хавар. Үе үеэрээ. Энэ тэгтэл чи бүр хатан хаан байгаа. Энэний ээж нь. Люксембург тийм. Тэгээ их дүүчэ гэж гранд дүүчэ гэдэг юм л да. Дүүчэ гэдэг чинь зөвхөн Италид Мусолини төгсөн мэр гэж бодож ирсэн чинь эдгээр чинь энэ хаанаа дүүчэ гэж нэрлэж байсан. Оо тийм. Мусолиниг чинь дүүчэ гэдэг байсан тийм. За ингээд энэ 40 хэд оны Бельги тэгээд энэ Бельгийн үе юм уу. Одоо энэ чинь бүгдээр франк тийм Бельги франк. Одоо энэ Бельгийн Альберт хаан амьд дээр хаан ширэнд байхдаа энэ хатантайгаа оюулаа мөнгөн дээр мөнгөрч байсан Альберт хааны зурагтай мөнгө гэж байдаг юм тийм ээ. Ингээд явж байтал бол бүр ховор 20 хэд оны Испани мөнгнүүд гараад ирж байгаа юм да надад. Пайса нар тийм Испани пайса
20 оны одоо Испани ч юутай шүү дээ. Евро жилчсэн тийм ээ. Испани цуглуулга гэдэг. Тэгмээр энэ Испани, Португалийн Скудо. За надад хамгийн их байгаа нэг дотор бол Грекийн мөнгөд байна. Тэгээд энд ховор гэж хэрвээ тооцох юм бол энэ жишээ нь бол энэ Скудо энэ 20-30-аад оны Грекийн энэ дархамууд. Дархам. Одоо ер нь Грек маань эдийн засгийн хувьд дампуураад еврогоос гарчвал эргээд дархам гэсэн нэг дархам руу орно л доо. Гэхдээ эднэр бол маш ховор мөнгөд байна. 20-30-аад оны үе тийм ээ. За яг еврогийн өмнөх дархам нь хойшоо бий. Тий. Еврогийн эднэр үе еврогийн. Грек шат нөгөө энэ хараа нөгөө Олимпийн том Олимпийн тийм энэ чинь дандаа Олимпийн бэлгэлүүд тийм ээ. Тэгээд энэ дархам байна. Энэ чинь бол Киприйн мөнгө байж байна. За энд яг бас ховор мөнгө энэ одоогийн Кипр Малтын мөнгө. Энэ бас нэг олддог бай Малтын мөнгө. Малта. За энэ дотор Арлын Малта. Тий, Арлын Малта. Тэгээ бас евро. Энэ Ирландын фунт чинь бас одоо евро болчихсон Ирланд чинь. Энэ бас ховор мөнгөтэй орно. За энэ Финланд марк байна. Финланд ч бас евроод шилжчихсэн. Европын холбоонд ороод. Финландын марк дотор бас улс төрийн сэтгэлтэн Кусинин гэж яг энд байж байна тийм ээ. Кусинин Финландын тухайн ерөнхийлөгч гэж байгаа тийм ээ. Ийм ховор мөнгөд байгаа. Энэ бол бас ер нь еврогийн өмнөх. За энд би тусад нэг альбом гараад бас ховор Европын ховор банкнот гэж бичсэн. Энд бол Германы мөнгөд байгаа. За энд Германы чинь би түрүүн 6-7 марк байна гэсэн яг ингээд ардчилсан Герман. Ардчилсан Германы марк байна. Марк байна. За ардчилсан Герман улс ч одоо байхгүй 90 он татсан болсон. Фридрих Карл Маркс Энгельсгээ таньдгаас энэ хоёр байна тийм ээ. Тийм байна. За ардчилсан Германы мөнгөний артлаас ховор гэж тооцвол би энд нөгөө нотгөл гэдэг мөнгө. Энэ нэг бүрэн нэг мөнгө. Мөнгөнд өсгөх. Энэ 20-ад оны үеийн Европын гиперинфляцийн үед нөгөө мөнгөний ханшны асар их уналт эдийн засгийн хямралын үед Германы тосхон гацаа суурин болгон мөнгө хийсэн. Бүгд тус-тустай. Тэр нь бүгд нотгөл гэдэг нэртэй. 2-ын 6-ын 11-ийн 15-ын гэдэг. Хэлж өгнөлтэй байж. Нотгөл юуны дизайн хийцүү гэх. Бас өөр мэт сонин тий. Яаж хийвэж байгаа гэж байна. Би надад баг тэр үед гарсан бүх нотгөл байгаа байх. Би нэг Германаас очиж бүгдээ бүр нэлээд хөөцөлдөж их юм байлж одолж авчихсан. Бараг бүх нотгөл байна. Өнгөний сонголт. Тийм. Өөр юм байна. Тийм одоо энэ ч одоо энэ автобусны билет их дараа биш, киноны билет, урилга юм уу театрын билет их дараа биш тийм ээ. Мөнгө гэхэд бас хэцүү. Тийм нотгөл гэж байна. Бүр нотгөл дээр дагсан судалгаа хийдэг усуд Германд их олон байна. Ерөөсөө энэ сэтгүүл дээр ч явж л байдгийн интернетийн янз бүрийн зар дотор нотгөл зарн солино гэсэн бас зөндөө байна. Их өөрмөц шийдэлтэй хийсэн. Тийм ингээд нотгөлдүүд. За нотгөлдөө халаад яг Герман марканд ороод байж исэн. Одоо нэг том дэвсгэртүүч эндээс гараад байна. Энэ бол 19-р зуунаас энэ 20-р зууны их үеийн Германы 1000 марк. 2-оор томхтой гарч ирсэн. Сонир мөнгө л да. Нартна. Тий, артлын зураг хөрөг гэдэг бол энэ бас л энэ урлагийн том бүтээлээ. Уран зургийнхаа дээжийг очиад тавьчихсан тийм ээ. За ингээд энэ Даны дэлхийн 1-р дайны өмнөх үеийн марк. Энэ 14 онд яг дайн хэлж яхад эдний 20 марк юм байсан. За ингээд аршаа дайны дараа нөгөө мөнгөний ханш унаад ингээд за яг ингээ 20 мартгал ингээ явж ирсэн сүүлдээ талисан байт юм аа. Дайны дараа нас эхлэв тийм ээ. Мөнгөний ханш нь огцсон өсөөл явцсан. 100-т болоо явж байна. За 1000-т болоо явж байна. 500-т болоод гарлаа. 1000-т тийм ээ. Энд бүр талид 5000-т боллоо. 5000-т 100000-т боллоо. 50000-т боллоо тийм ээ. За тэгсэн байна. Тийм. Энэ одоо ухаандаа нэг үед гаргасан боловч өнгийн 2 ондоогоор хэвлэлсэн учраас тийм ээ. Гар үсгнүүд нь бүгд адилхан. Тэгэл би нэг 2 мөнгөөл авчдээ. Тэгнэлтэй. Тий. Шал өөр. Тий дизайнераа өөр тий 100000-т гээд энд ингээ 20000. Өнгө тавихтай ч өөр тавьсан байна. 500,000 болцсон явж байна тийм ээ. Талиж өгөлтэй энэ 1 сая марк болоо явж байна тийм ээ. 10 сая болоо явчлаа.
Гэт. Ингээд. За ингээд явж байтал чинь бүр ингээ мөнгөнд тэмдэгт энэ бүр тайм алдлаа 20 сая марк болж байна тийм ээ. 200 сая. 200 сая болоод явлаа. Энэ юу 100 мянган марк байна. Янз янзын бүр 50 сая янз янзын марк болсон л доо. Энэ чинь нэг мөнгөний алдаа бол ямар ч юу. тий. Зарим нь ингээ ард талд нь цав цагаан ингээ ерөөсө гол нь төлбөрийн хэрэгслэгдэх утгаар нь нүүрэн талын хэвлэл гүйлгэнд гаргаж ирсэн байна. Зардал хэмжээ. Тэгээ энийг хэвлэх мөнгө цаасч байхгүй, цаагч байхгүй, маш олон гүйлгэнд орох хэрэгтэй тийм. Одоо тэр үед Герман энэ тамгатай бүр тэгээ талханд явж байсан Афган эрчин бол уут дүүрэн, сакс дүүрэн мөнгөтэй гараад л тийм ээ. Тэгэл энийгээ тоолоо зогсчдөг байсан. энэ нэг талдаа гаргасан мөнгө ч бас ховор байдаг. За ингээд Герман Гифрефляцд ороод эдийн засаг нь нураад унаад ингээд бүр дампуураад дууссан дараа 33 онд нацистууд засгийн гарч ирлээ. За Германыг өөдөн татлаа. Герман гэдэг айл бол шал ондоо хүчрэг улс болж босч иржээ. Тэгэхээр нацистын Герман дараагийнхаа мөнгөийг гаргаж ирсэн. Энэ хараа 5 Рейхсмарк. Энэ дээр хас тамдигнууд нь байж байгаа. Энэ Рейхсмарк энэ 50 франк Эдинбург шүү. биш энэ зүгээр л Герман цэг. Герман цэрэг юм. Энэ зүгээр л Герман ирэх хүн. Ерөөсөө Герман ирэх хүн гэж юм байна. Хаа очиж Гинденбург болоод Гитлер чи мөнгөний тэмдэгтэн дээр мөнгө өгөв. Гинденбургээр бол зоос байсан байд. Зоос байдаг тийм. Цаасан дээр бол байхгүй. Тэгээд энэ араа нэг тийм хоёр тийм Рейхсмарк гэдэг. Энэ Германы Вермахт тэргэлж ирсэн энэ байна. 1 марк. Нэг дом. Энэ Германы Вермахт тэргэлж ирсэн 10 марк гараад байсан. Тэгэхээр цэргийн анги дотор тусгай мөнгөтэй байсан. Цэргийн анги дотор. Надад одоо байхгүй. 20 лагрын мөнгө гэж байсан гэлээ. Тэр нь алга байна. Зөө. Тий. Энэ Вермахтын мөнгө. Яг хас тэмдэгтэйгээ мөнгө. Цэргийн тийм. Энэ яг нацистын Германы 44 онд төвлөж ирсэн 5 марк. Яг энэ Герман цэрэг, Герман ирэх хүн гэж юм байх хэрэгтэй. Төрслөн тийм. Төрслөл. Герман хүн гэвэл ийм л дэршүүтхэн ийм хорцноттой ийм Одоо элит. эрүүл сарвал Хүн гэвэл тийм айри цэстэн гэдэг нь юм байна. энэ айри хөөхөн ийм байх хэрэгтэй. За. Тийм. Зүгээр тодорхой. Тийм бүр ингэж айри хөөхөн ийм байх хэрэгтэй. Энэ рицерийн зурагтай гаргаж ирсэн байна. Рицер тийм. Энэ рицер тийм. Энэ их сонир мөнгө байгаа. Энэ их ховор. Энэ 1942 онд Украиныг эзэлж авчаад Украин төвлөсөн Германы Карбованц. Карбованц гэдэг байсан тийм Украин мөнгө. Энэ одоо төрслөн тариач эмэгтэй хүүхэд биш. Тариачин охин ч юм уу одоо Украин охин ч юм уу тийм. Украин охин тийм. Энэ Вермахт дотроо хүртэл. их олон ялгаатай тийм. Вермахт дотроо хүртэл. Тийм. Өнгө дэмжих хэрэгжилж байна. За ингээд Бас нэг давуу ирэх үст тэр чи одоо. давуу. Давуу ирэх. 49 онд холбооны бүгд найрамд Герман улсад Deutsche Mark гарч ирсэн. Энэ анхны Deutsche Mark. За. Энэ хэний Deutsche Mark гэж энэ зохиолч том сэтгэлтэн нэгэн соёлын тийм зургнууд 10 50 тэгэхэд гаргаад ирсэн. Deutsche. За ингээд 50 100 тэгэхэд энэ анхны Deutsche Mark байж байна тийм ээ. За сүүлдээ энэ байт. Хамгийн сүүлд гүйлгээс гараа явуулсан Deutsche Mark энэ байна тийм ээ. Одоо энэ бол Еврогийн өмнөх Deutsche Mark 10 22 байна. Энэ чи хэдэн он байх вэ? Энэ ч одоо 90-д онд байсан. 90-д онд л байсан. Тийм минут шүү дээ. Энийг бол монголчууд тань. Must be funny in the rich man's world. Monday, 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 always Sunday in the rich man's world. За альбомны төгсгөлд яг энэ бол ойрогт оронд араб ертөнцийн мөнгнүүд байгаа юм байна. За энэ дээр бол ойрогт оронд Израиль байж байгаа. Энэ сүүлд би бас салгаж хийсэн альбом л доо. Бас л өөрөө зохиомжлоод яг өөрөө хажууд нь харж байгаад нэг уран бүтээлч гарын уртаа залуугаар хэлж байсан. За ингээд яг Египтээс эхлээд бүгд гараад ирнэ. За энэ дотор яг бас л энэ хаад дарангуйлагч нарын амьд сөрөндөө мөнгөн тэмдэгтэн дээр мөнгөрсөн улсуудын тухай энэ дотор би яг ярив. Тэгэхээр одоо өнөөдөр нэг ховор тооцохдох ямар мөнгө байныг бол за Египтийн мөнгнүүд бол мэдээж хуучин мөнгнүүд нь ховор. За монголчууд нэх олон хараагүй мөнгнүүд бол энэ дотор юу байна хөхтэй зэрэг. За Ливаны мөнгнүүд би өөрөө Ливанд 5 ч удаа бас тамилтаар очиж ажиллаж байсан. Ливаны төрийн далбаан дээр байдаг нэг хушмадоо мөнгөн тэмдэгтэн дээр мөнгөлцсөн байна.
Сидр гэж байна. Кедр сидр гэж нэрлэдэг. Тэгээд Ливан бол Ливаны фунтэлтэй тийм. Ингээд Ливаны мөнгнүүд энэ дотор байна. Орчин үеийн Ливаны мөнгнүүд нь эднэр. За энэ дээр би энэ Сирийн мөнгнүүдийг ярив. Одоо энэ дээр бүр энэ Хафиз Асад, одоо энэ Башар Асадын аав шүү дээ. Одоо энэ орчин цагийн Сирь улсын ерөнхийлөгч 50 жил тэр ирэх барайд хүдэ ажиллаа. Энэ аав хоёр нэлээ 50 жил засаг барьж л да. Одоо байлдаж байна. Тэр Асадын зурагтай мөнгө. Энэ их хавар мөнгө доор. Тийм ээ. Хафиз Асад тийм. Хаталтанд одоо юу төрсөн бэ? Энэ Сирийн бүтээн байгуулалт энэ газар тариалан, үр тариа тийм. Тэгээ одоо хайр нариг боллоо. Энэ улсын эдийн засаг 70% нь сүнжлээл. Энэ улс одоо 10-20 жилдээ эргэсэхээргүй норсон. Тэр зураг. За энэ манайханд бас байдаг зураг. Энэ нөгөө Иракийн айхтар дарангуйлагч Маршал Саддам Хусейний мөнгө тэмдэгдэг. Саддам Хусейн. Энд ер нь Саддам Хусейний дүрстэй баг бүх мөнгө энд надад бай. Тий. Саддам Хусейн өөрийгөө ер нь амьтдаа бол мөнхрүүлж өөрийгөө мөнхрүүлж. Тэгээд энэ дотор их сонин мөнгнүүд дэвсгэртүүд байдгийг тоолоход их сонин. За 5-т 25 тентэр гэж бол байдаг мөнгө. Гэтэл байна шүү. Саддам Хусейний мөнгө тэмдэгтэн дотор чинь 250-ийн дэвсгэр гараад ирж байгаа. 100-т боллоо. Тийм ээ. Энэ 250 гэдэг. Энэ чинь хааж юм нэгж байхгүй. 250-ийн дэвсгэрт гэдэг бол арабд л байж байгаа. За. 250-ийн дэвсгэрт. Тийм ээ. Энэ бол бас л ховор мөнгө л дөө. За ингээд шууд 1000 төгрөг өсөрч ирсэн. Энэ Иракийн мөнгө. За Иракаас ингээд цаашаа Йорданы хаан амьд зэрвэн дээр мөнгөн дээр мөнгөрч ирсэн. Энэ одоогийн хааны аав нь амьд байхад хэрглэж ирсэн мөнгө. Их өндөр ханштай мөнгө л дөө. Нэг ийм Йорданы динар чинь 5 Америк доллартай тэнцэж байсан. Одоо нэг 3 доллартай тэнцэж байгаа байна. Энэ хаан тийм ээ. Энэ түүний аав. За энэ Кувейтийн мөнгөч бас өндөр ханштай мөнгө. Одоо Кувейт монголчууд их очиж байгаа учраас мэдэх баг. Бас нэг Кувейт динар чинь хойд гэсэн мөнгө байна тийм ээ. Тийм одоо нэгийг харьцах нь хоёр, нэг 2-1 гэдэг чинь бол эднийх чинь зоосон мөнгө нь 1001-тэй. Тэгээд нэгийг харьцах 2 руу орно. Нэгийг харьцах 4 бий, нэгийг харьцах 2 бий. Тэгээд 1 динар гэдэг. 1 динар нь $3.60 хэдэн центтэй саяхан тэнцэж байсан шүү. Тийм байна. 4-1 тийм 4-1 мэг ингээ явчихараа. За энд би сонин Сауди Арабийн мөнгө. Сауди Арабийн риал. Сауди Арабыг үндэслэгч их хаан Аль Саудын мөнгө тэмдэгт энэ байна. Одоо энэ Сауди Арабийн олон хаадын чинь аав нь энэ хүн. Наад ч мөн их тансаг хийсэн юм шиг Энэ мөнгийг бол янзтай хийсэн байгаа. Тийм тансаг. За дараад нь энэ 70-аад онд Сауди Арабийн одоогийн бүтээн байгуулалт шинжилгээч удирдсан их хаан Файсал өөрөө амьдтай мөнгөн дээр мөнгөрчихсөн. Файсал. За дараад нь мөн нодлон насварчуудаа нөгөө одоо би энэ хүнд өөрөө жуухаа барьж ирсэн л дээ. Элчин сайдаар биш Сауди Араб. Тий. Би анхных нь элчин сайд. Тэгээ энэ хүнд би жуухаа барьж ирсэн. Энэ хүн Абдалла гэж хаан бас мөнгөн дээр өөрөө мөнгөрч ирсэн. Бахмалцсан байгаа тий. За түүний ах энэ факт бас мөнгөн дээр мөнгөрч ирсэн. Эдгээр чинь нөгөө нэг Сауди Арабын чинь хаан Аль Сауд чинь 45 хүүтэй. За. Тэгээд ааваас их хүүд тэгээд хүүгээс дүүд гэдэг ийм засхан залгамжлалын систем тогтоогоод ингээл ах トゥ нэр засах мөрөө яваад байсан байхгүй юу. Одоогийн хаан чинь харин Салман чинь хүүдээ өгнө би дүүдээ өгөхгүй гэж шийдлээ шүү дээ. Тэгээд тэр хаан ширээн цог болгондоо мөнгөө солиол өөрийнхөө зургийг гаргаж. Тэгээд тэр бол бас сонд төв. Тийм үү? Сауди Арабын төв. За энэ дээр би өөр сонирхолтой юм энэ Кувейт энэ Африкийн бүх удирдагчид нэг удаа мөнгөн дэвсгэртээр гарсан. Энэ Ливийн мөнгө. За. Ливийн динар. Ливийн 20 динар. Либия. 20 динар. Одоо нэг уулзалт бол бас их өндөр үнэтэй. Ливийн чинь 1 динар бас 5-6 доллартай тэнцэж ирсэн нэг үе. Тэгэхээр энэ 20 динар нь бол яг нэг дэглэм нурахын өмнө болоод авсан юм юм. Энэ дээр энэ Ливчний хэсэг Африкийн нэгдлийн байгууллагыг удирдсан байхгүй юу? Тэгээд тэр удирдахдаа чуулга уулзалт болж байгаа. Чуулга уулзалт болоод Африкийн 50 улсын удирдагч нар нэг удаа мөнгөнд тэмдэгтэн дээр энэ фото зурагнаас гаргасан. Одоо шавар. Гэхдээ энэ мөнгө шүү байдгүй.
баг байхгүй. Энэ бол Каддафи мөнгөн дээр болж байсан. За Каддафи нөгөө 1 динар амьдтай мөнгөн дээр мөнгө өгч байсан. Каддафи мөнгөн байж тийм. За ингээд бас ялгаа байхгүй. Тунисийн ерөнхийлөгч Бургиба гэдэг амьд дээр бүх мөнгөн дээрээ гараад авсан нэг хүн байдаг. Тэгээ төр эргэлтээр огцорчихсан нэг юм ерөнхийлөгч. Энэ Тунисийн мөнгөн дээр 30-ийн дэвсгэрт байж байгаа. А түрүү 250 байсан. 30 30 гэж бас их сонир мөнгө. 30 юм тий. 30-ийн Тунис юм мөнгө тий динар. өнөдөр Мөнгө шал янзтай л дээ. Энэ одоо 30-ийн дэвсгэрт бол үнэхээр тий. маш олон Тий. хэвлэлтийн технологи бол 30-ийн динар. нэлээд үнэтэй бас. Энэ бол тий жинхэнэ уран зургийн мундаг бүтээл. Энэ цэцэг навчинтрыг харахад бол Ер нь их юм маш их өндөр үнэтэй. мөнгөн дэвсгэртэй бол ер нь эрхэмлэж энэ хамгийн урлагийн шилдэг бүтээлээр. Тэгээ би болж өгдөг бол энэ төргөний арталт байгаа Монгол төргөний арталт байгаа 3 адууг одоо манай нэрт зураачдын хонд азарханы зодон Ацалдаг ч юу гоо тий тэр байж болно шүү. гоё шүү дээ тийм. Бас бодвоштой юм аа. Тий тэр бол аваад тэр өнгө зураг тэр уран зургийг тавьчих болно шүү. Одоо манайд бол энэ Чингис хааны Монголын байлдан дагуулт үеийн Монгол эзэнт гүрний тухай хичнээн олон сайхан уран зураг бий болж байна тий. Эднэрээс мөнгөн дэвсгэртнээр тавьж Энэ болно. бас аялал жууч хөгжиж. Олон ч юм уу тагч юм уу 3 адуу байгаад байдаг тий. Энэ юу гэлтгэж байгаа ямар очтой юм гэж надаас гадаадын хүн асууж илээс. Монгол бол ер нь адууг дээдэлдэг юм аа. Одоо морь бол бидний бэлэгдлээ л гэж хэлээл дээ. Зөөр нэг юм биэл. Тэгвэл морь бэлэгдэл болцсон мөнгнүүд их олон байгаа юм л да. Хонд Иракийн шинэ мөнгөн дээр байж байна. Өмнөд Вьетнамын мөнгөн дээр морь нилээд байсан юм байна лээ. Афганистанд байдгийг бүр морин уралдаанч байдгийг тийм үү? Тэгэхээр морь үлийн тэнд байдаг л да. Зөвшөө наач бас тэр нэг ер нь их урлагийн том бүтээлүүдэд оруулсан тэр юмнууд мөнгө нэмэлтүүд байдаг юм ихээд юм. За энэ нэг Мароккын хаан одоогийн залууч нэг мөнгөн дээрээ бас гараад авсан. Өмнө нь аав нь амьдтай гарч байсан. Одоо тэгээ өөрөө гараад авсан. Марокко вантас гэж. Тий. За Хаан энэ шиг. үе залгамжсан шинж чанарч их байна даа Тий. юм. Дэлхийн улс орнуудын. За хавар мөнгө үйл энэ Мавританы үгия гэж энэ яста хавар мөнгө. За сонсоог. Мавритан мөнгө бол Мавритан ямар нэгжтэй гэнэ? үги. Үгүй. Тий үги. За. Одоо яг энэ хэрэгжилж байна. Хэрэгжилж байгаа энэ яг байж байгаа мөнгө. Энэ одоо энэ дээр энэ одоо нууцлал нь Нууцлууд нь байж байгаа тий. энэ шара Энд бас байна. Нууцлал. холограм. За би энд их хавар мөнгө авсан. Одоо энэ улс бол байлдаа тараад нураад бүр дууслаа Йемений мөнгө. Харин ямар азар би урд нь олж авчихсан. Йемений үеийн Йемен мөнгө. Йемений мөнгө байж байгаа тий. Нэгж нь юу? За Йемений чинь нэгж нь бол юу баха. Энэ реал гэж. Реал. Йемений реал гэж. Тэгэхээр бол энэ гүйлгэнээс нэлээд дээрүүд гарцсан мөнгнүүд л дээ. Йемений бүх түүх одоо энэ хонда Сана хот гэдэг чинь юм уулан дээр ингээд давхарлаа сүгтийн тоглоом шиг барьдсан ийм олон байшингуудтай гэдэг юм ингээд гараад ирж байгаа. Бас 70% байдаг тийм ээ. Энэ реалууд. Лалын шашинтай. Энэ. Одоо яг энэ дан болж байгаа одоогийн хэрэгжилж байгаа мөнгө байж болно. Энийг гүйлгэнд явуулж иж болно. Энэ бол яг сая яг иргэний дан болоод энэ Йемений ерөнхийлөгч хөөгдгийн өмнө хэрэгжилж байсан мөнгнүүд энэ нууцлалтай. Гэхдээ нэг мөнгийг нууцлалын дарахтаа хоёр газар андуураад автсан юм уу техник алдаа байсан. Тэгэхээр энэ бол бас сонь цоглол. Бол бүгд л нэг л шугамд байх хэрэгтэй. Тийм шүү дээ тийм. Хоёр ондоо. Засвартай мөнгө юм байна. Тэгээ засвартай мөнгө бол явчлаа тийм. Үүлгэн дээр явуулсан тийм. Энэ бүр хавар нөгөө өмнөд Йемен гэж социалист цэг баримжаагаар замнаад явж ирсэн Английн колони байсан. Хойд Йемен чинь Франц яах. Өмнөд Йемен Англи явж байсан. Тэр үед гарч ирсэн мөнгө энэ. Бас хавар мөнгө. Өмнөд Йемен. За энд яг би сонирхолтой гэвэл хамгийн сүүлд Израилийн мөнгнүүд энэ араб дотор бол арай зайтайхан хийсэн. Энэ сул байгаад чи би дараад нь тэгэл мөнгнүүд энэ шин. За түүхэнд мөнгөрсөн агуу их хүн Эйнштейний мөнгөнд байсан. Тийм. Израиль тийм ээ. Тийм 5 шекел байна. Одоо гүйлгэнд байхгүй. Байхгүй. Нэг удаа Эйнштейн гараад авсан. Бас л энэ ч юм бол одоо Израиль гэдэг улсыг үзээгүй дуулаагүй байхтай өнгөрсөн юм шүү дээ тийм үү? Тийм. Германаас Германы еврей, Германы жүүд хүн. Тэндээс Америкт гарч эрдэмтэн хийж байгаа бурхан болцсон. Одоо Израилийн мөнгөнд мөнгөрөөд авсан. Өнөхөр бахархах хүн дээ Израиль. А энэ бол орчин цагийн Израилийг үндэслсэн энэ жүүдийн
нийгэмлэг холбоог байгуулсан 19-р зуунд Жүүдийн конгресс, Жүүдийн сионист байгууллагыг анх байгуулсан, Швейцарт анхныхны хурлыг хийлгэжсэн Теодор Херцл гэж Израилийг үндэслэн байгуулагч. Одоо энэ үзэл санааг үүсгэгч. Теодор Херцлийн мөнгнүүд одоо тэгтээ гүйлгэнд байдгүй. Тухайн үед мөнгөрч ирсэн Теодор. Мундаг үлдэгч юм да тий. Израильч одоо дэлхийд Одоохондоо Теодор Херцл бол яг дэлхийн жүүдүүдийн конгресс гэдэг Ерөсөлимд энэ хүний том зураг хөргөтэй том яг хотын төвд байгууллага тий байдаг л да. Тухайн үед тэгэл Израильч ихэнх нөгөө зөвлөлтөөс фашист очсон еврейд социализм байгуулах чигтээ социал демократ маягийн улс байхдаа яг энэ бүтээн байгуулалтаар мөнгөнд хийжсэн. Энэ 50-аад оны ихлэх тийм ээ загасчин, ажилчин, барилгачин ч юм уу эрдэмтэн гээл. За энэ алдартай нөгөө энэ еврейг чинь Жүүдийн улсыг байгуулсан Бен Гурион мөнгөн дээр гарч ирж байсан. Тийм. Давид Бен Гурион Израилийн анхны ерөнхий сайд. 2 удаа ирсэн. 1948 он. 48 он үстэй тийм. 48 он 5 дугаар сарын 10-нд тусгаар тогтнолоо зарлаад 11-нд дайнд ороод тусгаар тогтнолын төлөө дайнд Арабын 5 улстай байлдаг. Энэ хүн батлан хамгаалахын сайд, ерөнхий сайд. Тэгэд Бен Гурионы мөнгөлсөн. Бен Гурионы өрсөлдөгч нь одоогийн Израилийн засгийн эрх барьж байгаа Ликуд намын үзэл санааны эцэг нь энэ хүн. Жаботинский гэдэг. Энэ Польшийн жүүдэл. Тэгээ Жаботинский хэм хоёр хоёулангийн мөнгөн дээр мөнгөлж байсан. Энэ хүн бол засгийн эрх бариагүй. Тэр үед засгийн эрхэнд гараачгүй. Энэ чинь бол бүр 80-аад он гарч иж 87 8 он үед. Тэгээ эдгээр чинь засгийн эрхэнд болоод санаа юм хэлж л дээ. Хүндэл нь өөр юм. Тий, хүндэл нь арай ондоо юм байна тийм. За нөгөө алдартай Израилийн эмэгтэй ерөнхий сайд Голда Меир 10-т ба 10,000-ыг дээр мөнгөрсөн. Голда Меир 67 оны дайны чинь төрсөн эмэгтэй ерөнхий сайд. Голда Меир. Энэ яг Орос гаралтай Одессаас явсан жүүдэл. Киевийн Украины. Энэ жүүдийн үеийн сэхэтэн энд бүр ийм Аз царайтай жүүдийн зохиолч мөнгөн дээр мандсан байна. Энэ Бухарын еврей. Бухарын еврей. Тийм малгай нь бол лалын малгай байгуулсан тийм байна. Израилийн анхны ерөнхий сайд анхны ерөнхийлөгч 1-2 дугаар ерөнхийлөгч нарч байж байгаа ч тийм. Энэ Леви Школ гэдэг Голда Меирийн дараагийн ерөнхий сайд. Моше Шарет гэж энэ Бен Гурионы дараагийн ерөнхий сайд дандаа нөгөө Лейбор социал демократ намын ерөнхий сайд нар ингээд хөрөгдөө нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн нууцлалтай зураг мөнөд нийтнэр байна л да. Би нэг бол өөрөө Израиль тамилтаар ажиллаж байхдаа авч ирсэн. Ийм баг. За ингээд их сайхан таны цуглуулгаар аяллаа. Маш их өргөн дэлгэр тэвээр нь тийм ээ. Ялгаад ангилаад бас нэг хуур мөнгөнд дэмжигтүүдийг бас тусад нь ангилаа тийм ээ. Эцэндээ бид 7 альбомоор ажиллахад бол 2500 банкнот 199 орон тийм ээ. Давхарцсан тоогоор одоо тэр зарим Германы үеигчдээ одоо тосхон хүртэл тусдаа мөнгө гаргаж ирсэн. Тэгэхээр 240 гаруй орно гэдэг юм байна. Тэр жил болохоор мөнгө нэмэгтэй түүгээр аяллаа ш. Миний гарт ингээд бас энэ байна. Гүүлгэнд байгаа байлуу гэхэд энэ таны энэ судалгааны материал ботой юм. Энийг бас ямар журмаар яаж хийж судалгаанд ашиглаж байгаа. Энэ сонирхолтой ажиллах юм. Тий, яг би энэ очоо миний цуглуулгын ажилч хэрэгтэй юм тийм ээ. Тэгээд дээрэс нь бас миний мэдлэг боловсрол хэрэгтэй. Хожим бас надаас энийг авч өөр хүн үзэж болно. Жишээлбэл гүйлгэнд байгаа валют гэдэг чинь гүйлгэнд байгаа бүх мөнгөнд зөрсгөлтийг улсаар нь валютаар нь за тэр тэмдэглэдэг тэмдгээр нь кодоор нь задгай мөнгө нь юу юм тийм ээ. Ханшин ямар үнэтэй байдгийг Америк доллартай ханшин гэдэг. Бүгдийг ингээд би судалгаа гаргаж ирсэн л да. Хүснэгтлээд. Тий. Одоо жишээ нь бусад түүхэн валют гэдэг ингээд би нэрлэлсэн. Одоо гүйлгэнээс гараад явцсан. Одоо ашиглагддаг мөнгнүүд ихт ингээд ийм том судалгаанууд байна. Бас л нэг бүх жагсаалт тагсаалтайгаа тийм ээ. Энэ ер нь мөнгөн тэмдэгтийн цуглуулагчдад зориулсан элдв сайт. За мөнгөн тэмдэгт цуглуулах хүнд бол хамгийн чухал гарын авлага бол энэ дэлхийн мөнгөн тэмдэгт гэсэн юм каталог байдаг. Энэ он онд гарсан энэ бол он онд гарна. Энийг хийдэг хүн бол энэ Америкийн нэртэй судлаач энэ Жорж Гухаж гэдэг хүн. Тэгээд
Тэгээ Гухажийн зураг нь энэ байна. Өөр. Тэгээ энэ хүн бол энэ каталог гаргадаг гэдэг маань энэ цаана энэ каталог дээр байгаа бүх мөнгийг өөрөө зардаг хүн байна. Тэгээ энд бол каталог гэхээр чинь бол энэ каталог дээр жишээ нь ингээд энд Австралийн мөнгө гэхэд энэ чанараар нь тийм ээ одоо маш сайхан цэвэрхэн шин анштай мөнгө нь $17 60 цент гэдэг юм арай халтар нь тэдч гэдэг юм ингээд Honda UNC гэдэг юм л да uncalculated гэдэг. Тэр нь бол одоо цоош нь бүр гэлгэр гар хүрээгүй, гүйлгэнд ороогүй, цоош нь мөнгөнд дэвсгэрт бол хүнтэй байх шээ. Одоо цоош нь гүйлгэнд ороогүй мөнгөнд дэвсгэрт, гүйлгэнд орж исэн, хэрэглээнд явж исэн гүйлгэн. Гурав дахь нь бол халтар нэлээд хуучирсан мөнгөнд дэмдэгт. Гэдэг бүр дөрөв дэх ангил нь бол бүр урагдцсан, навсаацсан. Тэгтээ бас цоглуулагчд хэрэгтэй. Тэгээ хавардсан бас тийм дөрөвдөг ангиллыг хийж болно. Тэгэхээр энэ дээр жишээл одоо хоёлаа манай Монголын юм уу за энийг Монголыгт гараад ирж байгаа. Монголын хэн дээр бай. Тэгэхээр бол би нөгөө Нью-Йоркийн дэлгүүрт очиж Монгол төгрөг солидог гэдэг маань нөгөөдөл чи энэ каталогоо гаргаж энэ бол ерөөс түгээмэл каталог л доо. Тий. Монгол явж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр Монголигээд гараад ирнэ. Энэ маш том лавлах гарч ирж байгаа. Монгол улс гэж ийм учиртай улс байна. Хүн ам болоод энэ нутаг дэвсгэрийн байдал түүх мөхнө гэдэг. Дараас нь бол мөнгөнд дэвсгэртүүд нь. Ухаандаа энэ бол 66 оны нэгтийн төгрөг гэж гараад ирж байна тийм ээ. Энэ 66 онтой нэгтийн дэвсгэртийг бол $15 худалдсан баг. Аукцион нэрч. Үгүй энэ юунаас ингээс тав. За. Энэ одоо сая энэ эрхэлж хийж байгаа нөхөр. Тий, ингээд бүгдээр энэ 66 оны мөнгнүүд байна. За 55 оны мөнгөнд дэвсгэртийн алга. Энд дээр ороогүй. Гэхдээ энэ бол өөрөө 61 оноос хойш гэж байна. Тийм. 61-ээс өнөөдөр хүртэл гэж. Тэгэхээр бол 55 оны ороогүй гэсэн. Ороогүй байна. 55 оны юм уу тэрний өмнөх мөнгөнд дэвсгэрттэй тусгай бас каталог бий. Ер нь гэхдээ энэ яг л чанарч бай, хийцч бай, нууцлж байгаараа нууцлаарч гэх юм уу манай мөнгө одоо дэлхийд ямар төвшөнд яваа гэж үздэг вэ? Гэхдээ яг ер нь манай мөнгийг бол янз янзаар бичсэн байдгийн ер нь бол тийм энд би яг нэг улаанаар тэмдэглэснүүд нь бол дандаа надад байгаа гэж тийм. Надад байгаа нь одоо би ингэ тэмдэглээд. Тэгэл одоо би энэ каталогтойгоо ер нь байнга ажиллаж байдаг л да энэ каталог маш их уншдаг судалдаг ер нь. Энэ одоо миний ширээ үн одоо цаанаасаа ирж явах ямар үнэтэй орж энэ $36 байлуу да тийм. Тэгээ энэ каталог чинь бас өөрөө юутай CD-тэй. Урагцсан байна тийм CD-ний дотор харагдаж байгаа. Энэ байна. World Paper Money гэдэг дэлхийн цаасан мөнгө гэсэн юм каталог. энийгээ дагаад ирж. Тийм. Тэгэхээр бол энэ CD-г компьютертаа суулгаад энийг үзчих болно. Тэрс маш болцоотой. Энийг бол Америк нэгдсэн улсаас манайг найз авч явуулж ирсэн. За энэ дээр жишээл юун тухай бичиж юу харуулсан юм бэ? За энэ яг миний найз нэг нэртэй судлаач Хонконгод амьдардаг бас энтгэг хүн. Энэ хүн миний урилгаар манай гэр бүлийнхний манай дүүгийн урилгаар өөрөө бизнес хийдэг хүн л дээ. Монголд айлчсан. Тэгээ Монголд айлчлахт дагуулад төрөлж мөрлж бод хоёлаа төрөлж зураг авахуулаад. Тэгээд энэ олон улсын мөнгөн тэмдэгтийн нийгэмлэгийн Хонконг Монгол хоёр гишүүн Монголд уулзлаа. Тэгээд Монгол энэ цуглуулгын байдал ийм байна гэж надаас мэдээлэл аваад энд бичсэн юм байна. За. Тий. Яг ер нь бол Монголд бол энэ мөнгөн тэмдэгт зоос цуглуулагч нар байдгийн байна. Тэгтээ энэ олон улсын энэ нийгэмлэгтч гэдэг юм уу олон улсын аукцион сүлжээ худалдаанд бол нэг оролцоогүй байна гэдгийг бичсэн ийм мэдлэлтэй тийм. За энэ дээр бол бас нэг юм нь бол энд хаа байна. Тэгээ Монгол төгрөгийн талаар бас энд энэ Монголын мянгатын дэвсгэртийг бол тайлбарлаж бичсэн дугаар гарч ирсэн л да энэ дээр тийм ээ. Тэгэхээр энэ бол энэ сэтгүүлийг үзэх юм бол дэлхийн бүх мөнгөний үүх түүх тийм ээ. Тэгээд тэр худалдаа гүйлгэнд явж байгаа, солилцож байгаа, аукционд орж байгаа бүх мэдээлэл энд явдаг. Маш ховор мөнгнүүд ч бий. За энэ дээр жишээ нь бол 2009 оны номер 2 дугаарт энд намайг танилцуулсан байна. Тэгэл энэ гишүүнээр орлоо гэсэн усудаа мэдээлж гинүү. Тийм гишүүнээр орлоо одоо шинэ гишүүд гэдэг тийм ээ. Тэгээ энд Стержин баяр хүүгээд ингээ мэдээлээд гол нь миний мэйлийн хаягийг өгөөд ингээд мэйлийн хаягаар өгөөд дээрэс нь 10 онд нийт гишүүдийнхээ талаар ийм нэгдсэн товёог гаргаад энэ дээр бол бас намайг
бичсэн байгаа юм л да. Энэ байна Дашдаржийн баяр хүү байна. Тийм ээ ингээд. Одоо энэ дээр Монголоос өөр ерөөс над хүн байдаг юм байна. Одоо энэ хоёр каталогоор л ярьж байна. Тэгээд энэ дээр би энэ хөх тэмдэгнүүд наацсан бэр ууггүй ажиллаж наасна л да. Энэ бол Энэ нэг одоо харилцаж байгаа, харилцахаар завдж байгаа байдал. Энэ над хэрэгтэй гэсэн усудаа сүмийн ингээ би тэмдэглээд хөхөөр наачсан. Тэ? Тэгээд энэ олон улсын мөнгөнд тэмдэгтийн нийгэмлэгт бол хэлсэх нь нэлээд ач холбогдолтой гэдэг. Манай энэ үнэт энэ бол онц чухал ач холбогдолтой. Хэрвээ цуглуулах гэж байгаа. Цуглуулах. За ингээд эрхэм үзэгчтэй өнөөдрийн манад нэвтрүүлэгт Монгол улсын гадаад харилцааны ажилтан онц бөгөөд бүрэн ихэд элчин нийтлэл шилдэг нийтлэлтийн клубын одоо шилдэг нийтлэлчдийн нэг цуглуулагч, судлаач Дашдаржийн баяр хүү гэдэг эрхэм оролцлоо. Тэгээд өнөөдрийн бидний нэвтрүүлгийн зорилго бол дэлхийн энэ 210 орн ямар мөнгөнд тэмдэгт хэрэгжилж ирсэн түүхтэй энүүгээр мөнгөнд тэмдэгтгээ яаж бахархаж яаж энэ олон сайхан орныхоо үүх түүхийг харуулдаг энэ мөнгө төгрөгийн ханшны уналд тийм ээ тухайн цаг үедээ ямар байсан улс орнууд одоо дампуураа байхгүй болсон орнууд ч гэсэн ямар түүхтэй байсан юм мөнгөнд тэмдэгтээр сайхан тусгалаа болсон гэдгийг бид нэр манай үзэгчд бас тодорхой хэмжээгээр одоо сонирхож үзэж мэдсэн баха гэж бодож байгаа. За ингээд ер нь таны энэ цуглуулга бол бас Монголд байгаа дэлхийн улс орны мөнгөнд тэмдэгтийн цуглуулгаар бол нэлээд дээгүүр байранд одоо орох миний хувьд гэж дүгнэж байна тийм ээ. Одоо ийм сайхан цуглуулга байна. Таны энэ цуглуулга улам харивч холтгоо гэж өрөөгөөд энэ нэвтрүүлгээ амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд би бас энэ нэвтрүүлэгт оролцож байгаагийн дэлгэнд за энэ цуглуулагч нартаа бас энэ уулзалтыг дэлгэнд болоод бас минь төшөөлээд цуглуулгыг ариужаасаа гэж өсөн өрөө мөн соён гэрүүлэгч телевизэд бас би талархаж байна. Ер нь соён гэрүүлэгч телевиз бол энэ цуглуулагч гэсэн энэ танин мэдхгүй юм аюунлаг нэвтрүүлэг зохион байгуулж нийтийн хүртэл болгож байна. Энэ бол их зөв болох нь маш зөв үлгэр жишээ гэж үзэж байна. Тийм учраас би соён гэрүүлэгч телевиз түүний захирал энэ хамтаалсанд бол бас талархлаа илэрхийлье. Цуглуулга гэдэг бол энэ соёлын үн төв тийм ээ. Үн төв энэ одоо үн төвийг л тээж байгаа нэг хүмүүс шүү дээ одоо. Энийг бол одоо манай үзэгчд бас ойлгож ер нь энэ ямар чиглэлийн цуглуулга сонирхохын ор бантай утсаар бол нэлээд харилцдаг болчихлоо. За ингээд баярлалаа манай нэвтрүүлэг үгээр өндөрлж дараа уулзтлаа. Баяртай үзэгчдээ. It's a rich man's world.